Ажлаа таслаа явчих магадгүй нэг цол өгчих. Тийм үү? Ажлаа хийхгүй байж магадгүй нэг медаль өгчих. Хойд Солонгосын генералуудыг давчлаа гэж боддоо шүү дээ. Тий. Хотынхан гэж ялгах гэж байгаа юм бол биш шүү дээ. Тий. Улаанбаатар хот ч гэсэн нэг том хөдөөч шүү дээ. Бидний талаас бол тэд нар бол сайн ир. Нөгөө манжийн талаас бол тэд нар ч хулгайч нар байхгүй юу. Арчлаар бид нар ч нэг олон чөтгөртэй болцсон шүү дээ. Тий. Зараад тэгээ хулгайлаа зүхтаачдаг ийм нэг өнгөрөө хацаануудын л орон байж шүү дээ. Нөхрөөсөө дутахгүй гэж өрсөлдсөн эхнэр бий байжгаад нөхрөөгөө ерөөсөө урагш нь гаргаагүй шүү дээ. Нэг айхтар цэцэн үг хэлчих гээд л тийм үү? Одоо нэг дөрвөн мөрт хэлчих гээд л тэр хэлц замраагүй байна гэдэг чинь тарих замраагүй гүтэн гэсэн үг шүү. Тийм. Түүх ярих чинь нөгөө нэг баримт байхгүй учраас юу ч худлаа ярьж болно. Мянган ном чинь мянгуула өөр байгаа шүү. Одоо тэг яах юм чи? 21 дугаар зуунд бид нар байгаа шүү. Тэгсэн мөртлөө Монгол чинь нэг тийм феодлын орн шиг байна шүү. Үс ерөнц жоохон цайгаад эхлүүл одоо тэгэл философч болохын эхлэл. Тий, ерөнхийдөө ингэ юм ингэж мэдээд эхлэхээр би ямар их мэддэг юм бэ гэдгээ мэддэг байхгүй юу. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. M-Room podcast-ийн 3 дахь дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарт бас эрхэм хүндтэй хүн орж байна. Философч Молор Эрдэнэбай бидний урилгыг хүлээж авч оролцож байгаад баярлалаа. За, би танаас одоо ингээд хүмүүс философи гэж яг юу вэ гэдээ маш олон байдлаар тайлбарлаж ирсгүүл ингээд хөвшмөл ойлголтын талаар боддог байх. Тэгвэл та ер нь яагаад өөрөө философч энэ мэргэжлийг сонгосон бэ? Ер нь яг философи гэдэг маш энгийнээр та манай үзэгчнийг тайлбарлаад өгвөл. Тий, ер нь философи гэдэг бол маш одоо энгийнээр хурдан давчхан хэлэхэд ер нь юмыг яг мэдмээр байна л гэсэн үг шүү дээ. Тий, ер нь тийм идэх дуртай. Тий, яг л одоо мэдмээр байна. Тухайн хүний одоо ховын үнэмшил байж болохгүй. Тийм ээ. За, ямар нэг одоо мухар сүсэг, шашин, шинжлэх ухаан юу гэдгийг янз бүрийн мэрэг салбаруудын одоо оноосон энэл мэдлэг гэсэн тийм үү, тийм одоо оноолтоос гадуур тий илүү цааш нь асуусан. Та нарын мэдлэг гэдэг байгаа чинь үнэхээр яг мэдлэг мөн үү? Яг мэдэж байна уу? Тий тэр чигээ дахин асуугаад тэрэндээ одоо хариулт хайна. Тийм ээ? Тийм тэр хариулт хайна. Яагад үл мэдлэг өөрөө явсаар байгаад шинжлэгддэг, өөрчлөгддөг. Тий одоо мэдлэг өөрөө тогтохгүй шүү дээ. Тий мэдлэг өөрөө шинжлэхтэй шин мэдлгүүдээр өмнөх мэдлгүүд нь хуучраад ингээд явна шүү дээ. Тий тэгэхээр философч юм бол үеийн үед л одоо мэдлэгтэй мэдлэгийг шалгаж бид яг мэдж гэнэ үү гэсэн танин мэдхүн бие даасан олон мянган жилийн түүхтэй. Тий өнөөдөр хүртэл ингээд ажиллаа хийгээ явж байгаа. Тий одоо хамгийн одоо ахмад хүн төрөлхтний одоо мэрэгжлийн салбар гэх юм уу да. Тий яг шууд мэрэгжил их жоохон хэцүү. Тий яг бол барилгын инженер, хуульч, эмч гэх мэтлэн физик, математик гэх мэтлэн мэрэгжилтэй яг адилхан ингээд сураад тэгээд диплом аваад төгсчдөг юм биш. Дуусдаг биш. Тий яг их сургуулийн төвшөнд тиймэрхүү үйлдэлүүд бол байдаг. Тий одоо философч болчлоо, философор төгсчлөө гэдэг. Тэгээд тэр бол жинхэнэ философтой ямар ч хамаагүй. Тий яг тэр их сургуулийнхаа төвшөнд хэдэн ном уншаад тэгээд тэр уншсан номнуудаа багштай буцааж хариулаад тэгээд одоо нэг диплом авчиж болно. Тэгээд энэ бол юу ч биш. Тий одоо тэр бол одоо би жинхэнэ философтож эхлэх хэрэгтэй л гэж ойлгох хэрэгтэй. Тий ер нь бол философи бол бас настанд хүрсэн эрэгтэй хүмүүсийн ажил байсаар ирсэн. Тий ер нь бид нар хаач гэсэн одоо энд 30-аад тийм үү хятад энэтхэг Перс, Арабын, Грекийн философчдын одоо зургийг би энд одоо үлдгэсэн байгаа. Тэгэхээр ер нь бол амьдралын нэлээд эцсийн төвшөнд очисон, амьдралыг үзэж харсан, туршлагатай тийм хүмүүсийн одоо баг хийдэг ажил. Тий, үс ерөнц жоохон цайгаад эхлүүл одоо тэгэл философч болохын эхлэл. Тий, тэгээ сүүлдээ цавцгаан болно шүү дээ. Тий. Тэгэхээр ийм л одоо сонирхолтой хүн төрөлхтний ахмад тий мэдлэгийн танин мэдхүн салбар гэх юм уу да. Тий. Тэгвэл одоо ингээд анх бол та энэ одоо философиг яаж сонгосон? Одоо анх бол төдийлэн сайн мэдгүй шүү дээ. Тий. Яг ер нь бол л шүү дээ. Философи гэдэг бол
Ер нь хүний хүүхэд нас гэдэг бол их чухал байдаг. Тий, ямар нэг байдлаар бид нар хүүхэд насандаа яагаад ч юм толгойд ингээд нэг тийм сонирхол орж ирдэг. Сониуч. Тий, одоо нэг хэсэг нь одоо яадгийн гал командын хүн болно ч гэдэг юм уу, тийм үү? Зарим нь одоо генерал болно ч гэдэг юм уу, зарим нь одоо юу гэдгийг гадаад явж ажиллана ч гэдэг юм одоо юу гэдгийг нэмэ. Зарим нь одоо эмч болно, хүнийг эмчлэн ч гэдэг юм уу, хуульч болно, өмгөөлөгч болно ч гэдэг юм уу. Гэтэл янз бүр юм байна шүү дээ. Архитектор болж гоё байшин барьж гэдэг юм уу. Хүүхэд насанд янз бүрийн орж ирж байгаа. Тий, янз бүрийн л одоо хүсэл мөрөөдөл сониуч зан сонирхол орж ирдэг. Яагаад ч юм надад бол баг байхад ер нь бол бас л 7-8 ч байсан битгүү. Ер нь философийн ийм асуултууд цэцэн мэргэн тийм үү буурал өстэй буурал сахалтай тийм өгчүүд миний сонирхлыг маш их татдаг байсан. Тий, яагаад ч юм ер нь ирээдүйд өөрийгөө яг нэг тийм маягаарч тэр баг багта хараад ах шиг байдаг байсан. Тийм. Тэгэл тэр чинь яг явсаар байгаа л 10 жилийн сургуульд орно мэрэгжилгэн тийм үү. За тэгэл гэрүүл мэрүүл тийм үү. Инээ тэрэ цалин мөнгө гээл тийм үү. Нэг хог новчтой зууралдаал тийм үү. Тэгж явсаар байгаа тодорхой нэг амьдралын нэг төвшин түрээд ирэхээр за одоо ер нь яг хүүхэд насныхаа мөрөөдөл яг тэр хүсэж исэн өөрийгөө хэн гэж харж исэн яг тэр лүгөө ер нь очие. Тэрийгээ ер нь биелүүлээ. Гэт буцаж хүүхэд нас руу очиод тэгээ тэндээсээ одоо яг философт ч эхэлсэн. За тэгвэл мэрэгжил сонголтын дээр магадгүй одоо тий аав ээжийнхээ мэрэгжлийг хин нэгний санал болгосон. Одоо ч ингээд хүмүүсийн нэг юм зөвлөгөөг айгүйх дагдаг болчиход шүү дээ. Гэтэл таны хувьд бол та бүр 7-8 настайгаас эхлээд дотор орцсон. Тэгээ философи гэж энэ зүйл байгаад байсан учраас сонгосон байна. Тий, яг дундуур нь янз бүрийн юмнууд болно л доо. Цалинтай болохын тулд нэг мэрэгжил эзэмшин, цалинтай болохын тулд нэг ажилд орно тийм үү? Тэр чинь явна шүү дээ. Тий, яг бол тэр чинь нөгөө хоол унд тийм үү гэр орон хувцсандарт мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэхийн тулд хүсэл мөрөөдлөө жоо хоошин тавина шүү дээ. Тэгэл байх. Тий. Би одоо таны офс дээр анх удаа ирж байна. Тэг ингээ үзэхэд одоо дорн дахны одоо дэлхийн маш олон юм философчдын бас хөрөг зураг байна. Тэгвэл одоо Монгол хүнийг ингээд танилцуулах ч одоо ингэдэг болчиход шүү дээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат бараг л одоо ингээд амар их цол гуншинтай явж байгаа тэр нутгийн харьяат тэр гэж бараг хэлээд байна. Тэгвэл таныг шууд Монгол улсын философч Монгол Эрдэнэ гэж болох уу? Тэгэл болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Тий, надад одоо ямар нэгэн цол хэрэгэм шагнал тийм үү их мөнгө одоо юу гэдгийг тэр бүгд одоо намайг даанч одоо тийм үү сэтгэл хөдлөж тэрэнд би одоо хөөрөхгүй шүү дээ. Тий, одоо би бол тэр цол шагнал тэр шагнал медаль одоо юу гэдгийг одон медалийг хараад монголчууд ч юм уу хойд солонгосын генералуудыг давчлаа гэж боддоо шүү дээ. Тий. Одоо 10 жилийн хүүхдүүд хүртэл ингээд ингэр дөрвөн медаль тийм үү хойд солонгосын генералаас илүү ингэрээр медальтай байдаг шүү дээ. Тэгээ бид нар одоо удахгүй хойд солонгосыг ингэрийн медалаараа гүйцэх байх. Яагаад ингэж асуусны учир юу вэ гэхээр тэгвэл энэ одоо энтхийн ч юм уу хятадын ч юм уу энэ одоо сууд философч хүмүүс байна эдэн мянгачлан. Тэгвэл Монгол яг философийн онцлог одоо Монгол тэр одоо онцлог нь юу юм бэ? Тий наад чи одоо тэгэл яг л миний судалгааны яг одоо ажиллаж байгаа судалгааны одоо сэдвэлдээ ер нь бид нар одоо монголчууд одоо энэ Монгол гэдэг байгаа энэ одоо олон ястангууд тий бид нар чи олон ястангууд ч яг нэг том нэр нь л Монгол гэдэг байгаа болохоос шүү дээ. Яг Монгол улсын энэ газар зүй дотор нэг тийм үү хэдүүлээ өөрсдөө Монгол гэдэг байгаа болохоос шүү. Түүхэндээ бол Төв Аз Манж өөр Монгол хойшоо мөрөөд гэдэг тийм үү ийм л нэг нүүдэлч ардууд байсан. Гэхдээ улс бол байгаагүй. Монгол улс бол 1921 оноос хойш. Тэрнээс өмнө бол тэгэл одоо нүүдэлчин тархай тийм л ардууд шүү дээ. Тийм нэг түүх ярихад хэцүү. Тий хэцүү шүү дээ. Улаанбаатар хот бол Орос хот хоёрын л байгуулсан хот шүү дээ. Тийм бид нар бол хот гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тий. За ингээд эндээс чинь ер нь бол яг монголчууд бидний философиг амар байх бай гэхээр яг одоо жишээлбэл хятадын Күнз бол дандаа төрийн философч ярьж байгаа. Төрийн иргэнийг хэрхэн бүтээх вэ? За энтхэгийн философи болоод ирэхээр ер нь бол хүн бол эхлээд хүн биш. Хүн болж чадаагүй байдаг. Тиймээс хүн болохын тулд маш их юм хийх хэрэгтэй. Тий. За арабын персийн философи болоод ирэхээр эрэгтэй хүүхэд дээр их ажилладаг. Эрэгтэй хүүхдийг яаж эрхэн болгох вэ? Тийм одоо философи явдаг. За Европ руу яваад ирэхээр одоо Германы идеализм гэл хүний ухаан айгүй чухал юм байна хүн болоход. За Английн философи эмпиризм гэл гэж байгаа. Тэр нь болохоор хүн болвол ер нь бол яг мэдрэлийн эрхтнүүдээр хэрхэн хүлээж авч байгаа тэр нь л их чухал юм байна гэдэг дээр явна. За Францууд болохоор рационализм гэн тэр нь болохоор яг хүн болвол
хүн бодохгүй бол хүн биш шүү. Тэгэхээр бодож сурах хэрэгтэй ч гэдэг. Ингээд энэ чинь дэлхийн ийм том философичд ингээд ард түмэндээ зориулаад тэр ард түмнийг хэрхэн ирээдүй рүү авч явах, хэрхэн тэр нийгэм хамтдаа сайн сайхан амьдарцгаах уу гэдэгт зориулсан суур онол бүтээж байгаа байхгүй юу? Тий. Би одоо Монгол философчийн хувьд одоо нэгэнд эднэртэй адилхан тий эднэртэй адилхан одоо философч өвөө байхгүй тий хүний өвөөгөр л өвөө хийж байгаа юм шүү дээ би чинь тий. Тэгэхээр би суур тэр философо гаргахын тулд би ерөөхдөө хөдөө гэдэг ойлголтоос л эхлэе гэж бодож байна. Ер нь бол бид нар бол хөдөө хүмүүс тий Монгол улс бол хөдөө улс. Тэгэхээр хөдөө гэхээр бид нар одоо нэг тийм нэг хөдөөний хотынхан гэж ялгах гэж байгаа юм бол биш шүү дээ. Тий Улаанбаатар хот ч гэсэн нэг том хөдөөч шүү дээ. Тий одоо бид нар удахгүй нэг сарын дараа цагаан сар тэмдэглэхдээ Улаанбаатар хотыг ямар хөдөө гэдгийг харна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ хөдөө гэдэг маань нэг тийм нэг доошин хийсэн ч юм уу одоо тийм басамжилсан ч юм уу тийм ойлголт биш. Ерөөсөө бидний гарал үүсэл өөрөө хөдөө. Тий. Хөдөө гэхээр одоо юу гэсэн үг вэ гэвэл ер нь нэг жоохон энгийн нэг байгаагаараа тий учир зүггүй нэг их юм тарих толгойн ажиллаад байх шаардлагагүй. Яг бол нөгөө малтайгаа харьцдаг учраас байгалаас хамааралтай тийм бие дааж өөрийн гэсэн хувийн амьдралаар амьдрах нэгдүгээрт боломж байхгүй, хоёрдугаар шаардлага байхгүй. Ер нь тэгэл нэг гэрүүлээрээ тэр хавийнхаа айл хөрчтөө нийлээд л тэгэл мал хувь тэрийг нэг аргалаад л өвлийн энэ их мухаа хахирхүүтэн багж хүний эсрэг юм цаг агаартай хүмүүс шүү дээ бид нар чинь тий одоо бид нар ерөөсөө 11 сараас эхлүүлээд нэг 5 сар хүртэл байгальтайгаа одоо үзэлцэж тэмцэлдэж дулаан байж хоол ундтай байх гасаар байгаад л нэг юм наадамтаас олгож байгаа шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдалд бид нар ямар философи байх юм бэ гэдэг дээр би ажиллаж байгаа. Тэгэхээр тэр бол ерөнхийдөө миний одоо нэрлэж байгаа бол хөдөнизм гэсэн одоо философи. Хөдөнизм энэ маань бол ер нь бол нэг жоохон дураараа дуу гадны хүн гарахад нэг тийм нэг зэрлэгч юм шиг бүдүүлэгч юм шиг. Бид нар дотроосоо бол хизээч тийм зэрлэгдэж бүдүүлэгч байгаа юм байхгүй. Тий. Одоо хүн харахад яг нэг жоохон хувц сунар одоо гадаад төрхөө зүс царай байж байгаа нь яг нэг жоохон гинэн хүүхдэрхүү одоо тийм байхаас ч аргагүй бид нар гинэн хүүхдэрхүү сониувч хөнгөмсөг байж ижил тэр хатуу хутуу амьдрал тэр цагагаарын тэр бэрхшээлийг давж байгаа. Тий. Тэгэхээр бидний энэ бол бидний онцлог маань тий энэ хөдөө маань онцлог. Тэгэхээр би хөдөөнизм гэсэн онол дээр одоо сууж байна. Тийм тэгэхээр өөрөөр бид нар монголчууд одоо монгол гэдэг одоо энэ нэрэнд доор байгаа хөдөө бид нар дотроосоо яг ямар тэр сэтгэл зүйн онцлогийг гаргаж ирэх. Тэрийг одоо зөв танин мэдүүлэх. Хоёрдугаар гаднаас ирсэн Төв Азаас ирсэн, Уйгур Шинжаанаас ирсэн, Торгоны замаас ирсэн, баруун талаас одоо Казах Төв Азаас ирсэн. За өшөө цаашлах юм бол одоо тэгэл халимаг Туваа байдаг юм уу? Хойноос одоо Бурайд байдаг юм уу? Зүүн талаас Манжнар байдаг юм уу? Зүүн урдаас өөр монголчууд байдаг юм уу? Эдгээр ингээд ирээд энэ Монгол улсын бидрийг хараад тийм үү? Жохон өөр нэрээр нэрлэдэг. Тий, ерөөдөө өөр монголчууд одоо бид нар ч айдаг ч юм уу? Ар монгол жохон тиймч гэдэг юм уу? За Казахаас ирсэн, Төв Азаас ирснүүд нь бол за эдгээр ч ер нь хүн зоддаг, барьж аваад зодчдаг, чигээрээ дураараа нөхтөвчүүц гэж айдаг ч юм уу. Манжнар хурж ирэхээрээ хүний үгэнд ордгоо, зохион байгуулалтанд ерөөсөө ордгоо, хулгай их хийдэг. Тийм учраас эдгэртээ одоо тийм үү? Яаж одоо ажиллах вэ гэдэг одоо тэр энэ бүх тойрсон арт түмнүүд бол энэ дотор байгаа хөдөө хүмүүстэй ажиллаж амьдрах, учрыг нь олж, эвийг нь олох сэтгэл зүйн маш зөв арга механизмууд хэрэгэлсэн байдیں۔ Тэгээ тэрний нэг нь болохоор тэр цол хэрэгэм, тийм үү? Шагнал. Тийм үү? Янз бүрийн одоо жинстэй малгай ч юм уу бид нар одоо нөгөө нэг Чинван Дамдын сүрэн хинч байдгийн тийм үү янз бүрийн нөгөө Максаржав энтергээл хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар чинь бол манжийн одоо ноёдууд байсан шүү дээ. Тийм ээ? Тэгээ бид нартай шууд харьцдаг. Тийм үү? Одоо юу гэдэг нөгөө дистрибьютор гэдэг шиг тийм үү? Манжнараас бараа аваад бид нарт тараагаад бид нар орон арьс шир носоо өгөөд тэгээ бид нар жоохон ингээд зохион байгуулалт байдаг. Хулгай хийгээд байгаа нөхдүүдээ бол барьж аваад банцчдаг. Тэдэргээ болохоор бидний талаас бол тэд нар бол сайн ир. Нөгөө манжийн талаас бол тэд нар чинь хулгайч нар байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо сайн ир хулгайч хоёрын дунд бид нар чинь тийм үү өөрсдөө нь зөв илэрхийлэх болчиход байна шүү дээ. Тий. Гэх мэтлэнгийн бидний энэ хөдөө маягийн хөдөөсөг, хөдөөний дүү, хөдөөгөөрөө энэ одоо хамтын амьдрал маань суур философи маань одоо болно. Эндээс л одоо бид нар
уран гарна. Тэрнээс одоо янз бүрийн одоо түүх яриад л янз бүрийн одоо тийшээж явсан, ийшээж явж хүн амтын эзэлсэн ч гэдэг юм уу, тийм үү? Дэлхийн талыг эзэллээч гэдэг одоо тиймэрхүү хөөрхөн үлгэр домгууд ярих бол биднээс хол. Тийм хол бид нар чинь тийм хааны ордонтой айхтар сүрхий зохион байгуулалттай тийм үү? Заав маргааш өглөө тийшээ явж байлнаа гэхэд ерөнхийдөө нэг талаас цөөнөн ирдэг ч юм уу? Унтаа доторцсон ч байдаг юм уу? Тийм үү? Мал руугаа яваад завгүй ч байдаг юм уу? Тийм үү? Эсвэл амд яваад хэд хоногоор яваад байхгүй цадах ч одоо амд явцсан шүү дээ. Тэгээд дайн их гэсэн чинь явах юм байдгүй. Тий. Тэгээд ийм л одоо хөдөө артам дураараа дотоод мэдрэмжээр удирддаг. Тий. Гаднаас юм оруулж одоо янз бүрийн онолч байдаг юм уу? Зам заншилч байдаг юм уу? Шашинч байдаг юм уу? Итгэл үнэмшилч байдаг юм уу? Тэр бүгдийг гаднаас оруулахад маш хэцүү. Яг нэг хүүхэд наснд өөрөө тийм задгаа өсч гисэн учраас энэ их задгаа хүмүүсийг барьж зохион байгуулалтанд орох юм тэр хүнийг сэтгэл зүйн хувьд одоо барихад ер нь боломжгүй. Тэгээд тэрийг бол одоо тэр юугаар л одоо аргалдаг нэг цол хэрэгэм, медаль, бэлгэсэлт одоо бэлгэн дэх дуртай шүү дээ Монгол хүн чинь. Тий зүгээр юм хоёрын хооронд хэрэггүй юм жоход хүртэл ингээд баярлаад авдаг. Тэгээд тэр мэрийг бол тэр бид чинь бол энэ л их задгаа хүмүүсийг яаж игээд нэг эвийг олж нэг аргалах гэсэн л аргууд байхгүй юу. Тий. Одоо газар зүйн хувьд ингээд аваад үзэхэд те одоо маш том те манай урд төрш бол те газар нутгийн хэмжээгээр соёлын хэмжээгээр шал өөр те өрний соёл. Гэтэл манай хойд хөршийг аваад үзэхээр за Орос тэгээ Европ хэдий хэрвээ бид нар далаад гарцтай байсан бол магадгүй одоо худалдаа гэхгүйгээр бас соёлын хувьд ч юм уу те бусад төвүүдтэй илүү харилцах одоо юм байх боломж байсан баг. Гэтэл нөгөө ийм хоёр ондоошлын дунд таны яг хэлээд байгаа энэ хөдөнизм те бид нар ингээд онцлогтойгоор аль нэг таллынх нь одоо тэнд хит хуусгүйгээр мэдээж тодорхой хэмжээнд луулсан л ах л та. Гэхдээ ингээд онцлогоо хадгалж үлдэх нь өөрөө одоо цаг хугацааны хувьд бол асар хэцүүч байх боломжтой. Энэ одоо яг газар зүйн онцлогийн үүднээс аваад үзвэл ямар хөө таартай. Гэхдээ хэрвээ тийм байсан бол гэдэг үг чинь бол тэр философт байдгүй. За. Тий. Тэгсэн бол гэл тий одоо хуу хүмүүс ч гэсэн тэр үед би одоо тэр мэрэгчлийг сонгосон бол тэрнтэй суусан бол энэ гэдэг чинь ямар ч утгагүй. Яг тий одоо тэр далайн гацтай байсан бол ч гэдэг утгагүй. Яагаад бид нар ийм байдалд ингээд өнөөдөр байж байна гэдэг чинь тэгэл ямар нэг одоо түүхийн үйл явцуудын гарсан үр дагавар л байхгүй юу? Үрдэнлээ байхгүй. Тэгэл бид нар нэг ийм хүмүүс нэг ийм байдалд ороод ингээл байхаас өөр биднэрт тийм үү сонголт байгаагүй л байхгүй юу? Тий. Харин урд одоо яг хөрших гэж жоохон хэцүү юм. Яг түүхийгийн хувьд бол ерөнхийдөө жоохон асуудалтай. Бид нар бол урд хөрш гэж ярихаас илүү манжнэр гэх ярих хэвээр. Бид нар бол манж хятад хоёрын ялгааг мэддэггүй байхгүй. Тэгээ хятадуудад тал учраа яах гэдэг байхгүй юу? Юм бол хятад ярих гэдэг үгүй байхгүй юу? Бид нар чинь манжтай харьцаж ирсэн байхгүй юу? Хятад бол ер нь бид нартай нэг харьцаж байгаагүй. Тий, мөрөдөө тэгэл Монгол гэдгээр хайцсан том хэрэн барьцсан. Тэгээ цаанаа байж битгий наашаа орж ирэх гэсэн. Хойд Орос бол тэргүй биднийг бол ямар нэг хэмжээгээр бид нар бол үнэхээр бас тоогоогүй. Тий, ингээд энэ хэсэгтээ тэгээд нэг ингээл нэг байж байвал наашаа нэг сонирхдогчгүй. Яг бол бид нар чинь цагаарын ийм хүнд хэцүү хүмүүс нь өөрөө барихад их хэцүү барьцгүй ийм хүмүүс рүү наашаа ирж бидэртэй зуралтна гэдэг бол Орос хүний хувьд там. Тий, ер нь бол Монгол хүнтэй зуралтна гэдэг бол тэр их одоо ном уншчихсан, соёлччихсан, айхтар толгойн ажилдаг тийм үү? Булчин шимс багтай, хөнгөн шингэн биетэй тийм хүмүүс бол монголчуудтай зуралтна гэдэг бол эрэгтэйтэй ч, эмэгтэйтэй ч зуралтна гэдэг бол ерөөс том там. Тий. Тиймээс энэ тамаас бол ер нь зайл барьдаг. Холхон л байдаг. Тий. Яг уу бид нар ийм байдалд ингээд ирсэн. Одоо зүгээр нэг уйлаад яг уу уулын шившиг гэдэг шиг байгаа нөхцөл байдал маань бол бидэрт ингээд өгөгдсөн юм байна. Тийм үү? Энд одоо хэн нэгэн буруутай, хэн нэгэн зөв биш. Ийм өгөгдсөн юм байна. Тий. Одоо амар фати гэж философи гоё байдаг. Байгаа хувь заяанда сэтгэл ханамжтай бай гэсэн. Тийм. Тэгэхээр Монгол хүн ч гэсэн өөрийнхөө энэ амьдрал өөртөө тэр өгөгдсөн, оргцсон тэр амьдралдаа сэтгэл ханамжтай байж тэрнтэйгээ одоо уулзраа сурах хэрэгтэй. Тэрнээс одоо
Цүрүүний хэлдгээр далайтай байсан болов ингэсэн болов тийм үү философчтай байсан бол мундаг гоё хөөрхөн хаантай байсан болов бид нар мөн гоё байх байсан да гэдэг болов хийсвэр зүйл. одоо хүүхдэрээ тий хүүхдэрээ Аха. тий одоо бас жоохон хаяа бас насан турсан байл да улсаараа тий дандаа улсаараа хүүхдэрээ хөнгөн шингэн гинэн байж болохгүй шүү дээ энэ чинь бас нэг өдөр ч гэсэн толгой ажиллах хэрэгтэй байхгүй юу тэрий чинь би хэлээд байгаа байхгүй юу нэг өдөр ч гэсэн Монгол улс зүгээр толгой ажиллаад сууя тийм үү медаль бодохгүй цол хэрэгэн бодохгүй тийм үү дансандаа мөнгөтэй болчих юмсан бодохгүй тийм үү нэг тийм одоо мис үхэнтэй суучих юмсан гэж бодохгүй тийм үү тийм одоо булчин ширмэстэй залуутай суучих юмсан гэж бодохгүйгээр эсвэл их мундаг одоо ухаантай айхтар мундаг дандаа л олимпиадад төрүүлдэг хүүтэй охинтой болох юмсан гэж тийм үү тийм хажаа юм толгойдоо эргэлтүүлэхгүй зүгээр миний яг байгаа чинь миний хувьд заяа за харин энэгээ би өдөр болгон сайжруулах хэрэгтэй. Тэгээ одоо энд гондоод үүлээд бүр одоо дордоод явчих биш. Тий, одоо миний нэг философийн нэг ойлголт чинь тэр байгаа шүү дээ. Тэгээ монголчууд бол одоогоосоо дордож болохгүй гэдэг юм хэлээд байгаа шүү. Хөвгөн ч гэсэн одоогоосоо дордож болохгүй. Тэгээ би ч одоо ингээл зарим хүмүүстэй чинь 5 жилийн дараа 10 жилийн дараа уулзгаж чинь одоо би 14-5 жил философч шүү дээ. Монгол улсын одоо газар нутаг дээр зогсоо зайгүй жил болгон зогсоо зайгүй лекцмшаа зогсоогоо ном шүү. Тэгэхээр зарим хүмүүс ихэд одоогоосоо нөхөөсө дортцсон явж идэг байхгүй. Энэ ч л бидний одоо онцлог байхгүй. Хөдөө хүмүүс хэлж ярьж л хөөчил гэж яахгүй бол одоогоосоо дордоод унчих гээд идэг байхгүй. Тэгэхээр дандаа дэвж өргөж явах. Тэр чинь зөвхөн одоо медаль цол хэрэгмээр явахгүй. Тий, уул нь бол цол хэрэгм медалаар л нэг аргалах гэдэг шүү дээ. Тий, ажиллаа таслаа явчих магадгүй нэг цол өгчих. Тийм үү? Ажиллаа хийхгүй байж магадгүй нэг медаль өгчих. Нэг одон өгчих. Тэгэхээр наас чи ажиллаа хийж гэдэг юм уу? Тийм байж болохгүй. Тэр бол цэвэр оюуны төвшин, ёс суртахууны төвшин зүгээр л би хүмүүст тусуулж байгаа юм. Зүгээр л би ажиллаа хийж байгаа маа. Ямар нэг байдлаар философч бидний хийдэг одоо ажил бол хийж байгаа болгон маань хүний төлөө л байх хэрэгтэй. Тий. Би философийн төлөө философи хийж байгаа биш. Монгол хүний төлөө л миний хийж байгаа ажил хийгдчихвэл би тэгээс сэтгэл ханамжтай. Тий. Нөгөө нэг талаараас монголчууд одоо одоогоосоо дордохоосоо гадна бас нэг одоо нэг онцлог нь бол бидний энэ одоо хөнгөмсгөл их хүүхдээрээ. Тий. Энэ хөнгөмсг хүүхдээрээ гинэн чинь нэг талдаа сайн. Тий. Нөгөө талдаа муу. Сайн гэдэг нь юундаа гэвэл одоо гадаад орнд ч юм уу хаа нэг газар очдог ч юм уу юм сурах мэдэх тийм юмдаа гялзуулдаг. Одоо хүүхдэр учраас нэг сониуч нэг тогтсон толгойд нь тогтчихсон уламжлал шашин тийм үү ёс суртахуун янз бүрийн юм толгойд нь тэр нэг байхгүй. Тийм ээ эсгэрээс гараад ирсэн юм чи. Тийм оримнол давхиж байгаа нөхдүүд юм чи. Тийм тэгэхээр ер нь бол тэр хүүхдэрээ гин нь бол бидний нөгөө хэлэх дуртай нөгөө дасан цогцох гэдэг нь яваад байгаа байхгүй. Ямар маш хурдан авчдаг. Тий. Саад байхгүй толгойд нь. Тий. Япон ч юм уу, одоо Герман ч юм уу, одоо хаанах ч энтгэх ч юм уу, тийм үү? Араб ч юм уу энэ арт түмнүүд бол өөр улсын өөр арт түмэнд очиод рүүстэгж хурдан хүлээж авч чадахгүй. Яг бол тогтсон түүх, уламжлал, философи, шашин, ном маш гэн дүүрсэн учраас тийм хурдан ассимиляшн болж чаддгүй байхгүй. Тухайн арт түмэнд очиод. Бид нар бол гялзуулчих нь. Японд очиод Япон болчих нь, Солонгос очиод Солонгост очих нь, Германд очиод Герман болчих нь, Америкт очиод Америк болсон явж байгаа шүү дээ. Тий. Муу тал нь юу вэ гэхээр ийм хүмүүс чинь нөгөө нэгэнд гинэн хүүхдэрээ уучраас маш их осолтой. Яг бол нөгөө ёс суртахуун үнэт зүйлгүй ийм хүмүүс чинь барьцгүй. Тэгэхээр яаж ч хачин тэнийг нь хийж болно. Тий. Өчигдөр яаж байгаа юм бэ гэмээр тэнийг нь хийж өгөх аюултай. Ийм хоёр одоо сайн муу хоёр талтай байхгүй. За энэ бол бидний одоо нөгөө хөдөө философч яваад байгаа байхгүй. Хөдөөнизм яваад байгаа. За тэгвэл одоо өнөөдрийн нийгмийг та нэг юу гэж харж байгаа вэ? Зөвхөн одоо төгжрөл мөгжрөл энэ одоо утаа мата зөв өнөөдрийн гарч байгаа асуудлаар юм биш зүгээр өнөөдрийн нийгмийг та юу гэж харж байгаа Монголын нийгэм? Яг тий
яг би нэг 10 гаруй жилийн өмнө нэг ярилцлага өгч байхдаа Улаанбаатар бол ер нь нэг вагзаалтай л адилхан юм гэж ярьж ирсэн л да. Ер нь бол одоо нэг дамжин өнгөрөх газар тийм үү? Өдөөс ирээд тэгээд энд жоохон байжгаад тэгээд одоо Солонгос явдаг ч юм уу хайшаач явдаг юм. Тийм үү? Гадаад паспортаа хүлээж агаад тэгээд нэг тийшээ явдаг. Тийм дамжин өнгөрүүлэх маягийн. Одоо ер нь манай нийгэм бол ерөнхийдөө нэг тийм маягийн. Тийм. За яг зарим нь хотод үрж ирээд энд байжгаад тэгээд энд нэг ажил төрөлтэй болоод ирэхээр ээж аваагаад татаад авчирдаг ч юм уу. Тийм одоо авчирч одоо хүүхдээ харуулдаг ч юм уу. Гэх мэтлэн биш бол нийлж гаад нэг юм байгуулад нэг хувийн юм ажилуулад тэгээд ингээд тэндээ нэг байр савтаа болоод одоо яамгар нэг байр аваад гардаг ч юм уу. Гэх мэтлэн тийм нэг эмхүү маягийн. Тийм. За ирчүүд нь бол яг тэ хөрхий эрхэм нэгэнд болоогүй учраас хөвгүүнээрээ хэвээрээ тэгэл яг яхаач мэдэхгүй. Тий яхаач мэдэхгүй. Тэгэл яг ер нь бол тэгэл ихтэй зүг одоо мөс төгсөөд яах юм. Шүт хийс төгсөөд яах юм. Хамгаах төгсөөд яах юм. Тэр гараад ажиллахгүй шүү дээ. Тэг ажилд орох ихээр тэр тэн чин бөөлөрцөн эсвэл найзууд хамаатан садгаараа тэнхэн мэнхэн ботоо яадаг гадны оролдгоо. Тийм тэгэхээр бол ирчүүд за тэгэл Солонгос явж ажиллах л одоо мөрөөдөл үүсэх байх. За тэгэл Солонгос явж ажиллах байх л та. Тэгээ нэг хэдэн төгрөг олддог юм уу олддгүй юм уу тэгээд эрхэм бол ерөнхийдөө Монголын нийгэмд юм гээд уусаад халах болчихж байгаа. Тийм. Эмэгтэйчүүд бол яг тэр төрхийг ажил зөндөө биш шүү дээ. Тийм. Тэгэл дэлгүүрийн намын ийм артын худалдагч менежерээс ахуулаад эмэгтэйчүүд ажил их байна. Тийм учраас тэд нар бол тэгэл манай нийгмийн гол цэгүүдэд явсаар очиод суудчих. Газрын дарга гэсэн одоо мөсийн профессор, шүтээсийн профессор, амрахын профессор ч тэгэл 70-80-аас дээш нь баахан эмэгтэйчүүд авгаанаар сууж байгаа шүү дээ. Тэнд одоо сайхан лекц уншсан, ихтгэл тавьсан, ном бичсэн ирчүүд байх байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар бол ер нь жоохон ирчүүдэд их халтай нийгэм болчихсон. Тэгэхээр ирчүүдэд халтай ирчүүд удирдах авч явдаггүй ийм нийгэм цаашид хэцүү. Тэгэхээр бид нар дандаа л Монголын нийгэм болвол дандаа л эрэгтэй хүний асуудалтай байсаар байгаад л одоо өнөөдөр хүрч байна. Цаашид ч одоо тэгэл дандаа эрэгтэй хүний л асуудалтай байна. Тийм. Бид нар одоо феминизм энэ төр яриад ямар ч хэрэггүй. Тийм. Эрэгтэй хүмүүсээ яах вэ? Эр хүнийг яах вэ? Тэрний тодорхойлолт алга. Эрэгтэй одоо би сая хэллээ шүү дээ. Арабын одоо философи, Персийн философи бол эрэгтэй хүүхдийг багаас нь авч явсаар байгаа л эрхэм болгож шүү дээ. Тэр Кораныг уншаарай. Тийм. Бидэрт эрэгтэй хүүхдийг эрхэм болгох тэр технологи байхгүй шүү дээ. Тэгэхээр бидний бүх ажил хөдөлмөр дандаа л хагас дутуу, гадаргуун дээр хөнгөн хэрүүл уруулын тийм л одоо нийгэм болж хувирна. Өөр юм байхгүй. Тэрнээс чинь үндсэлтэйгээр одоо тэр утаа мутаа байдаг юм уу, төвжил байдаг юм уу. Тэгээд төвжилгээл тэгэх чинь тэгэл хөрхий хүүхдээ сургууль төргөж яваа жолооч аавал байгаа шүү дээ. Ихэнх нь. Тэг за утаа гэдэг чинь ягаад утаа ингэж гараад байгаа тэр дөрвөө юу байхгүй. Нөгөө эрэгтэй эрчүүд нь том инженерингийн том онол боловсруулаад том ирчүүд хурал хийгээд л утааг одоо яах устгах одоо юу гэдгийг тийм улс төр одоо нийгмийн төрийн том үйл ажиллагаа явагдахгүй шүү дээ бид нар чинь тий ерөөдөө тэгэл яг нь хөргөж хөнгөн шингэн одоо тийм ирчүүдийн нийгэм болсон учраас энэ утааг шийдэх тэр ирчүүд нөхдөд байхгүй шүү дээ тий яг нүүрс зөөчдөг эсвэл нүүрс ухаж гаргаж ирээд зараад тэгээ хулгайлаа зүхтаачдаг ийм нэг өнгөрөө бацаануудын л орон байна шүү дээ. Тэгээ тэгжил би одоогийн нийгэм бол ерөнхийдөө нэг тийм л дүр зураг харагдаж байна. Яг залуучууд бол тэгэл одоо нөгөө TOEFL-ийн шалгалтыг өгөөл IELTS-ийнхаа оноогоо аваад тэгэл одоо явах гэж байгаа байх. Тэгээ ер нь тэгэл бүгд үүрэгчэндээ бүх юмаа хийчихгээл гэртээ сууж байгаа л залуучууд байхгүй юу. Тий одоо 20-оос 30 насныхан болвол тийм үү бүгдээрээ үргэлжлэндээ паспортаа хийчихсэн жижигхэн юмнуудаа өөрийнхөө хувийн юмнуудаа үргэлжлэндээ хийчихэл тэгэл оноогоо гарахыг хүлээгээл гарангууд л явахгүй л сууж байгаа хүмүүс. Тий. Одоо та түрүү ингээд нэг хэлж байгаа эрчүүдийн асуудал гэдэг энэ бас айгүй чухал одоо ингээд бүр ингээд яаж одоо энэ улс гүрнийг тэ авч явах уу гэдэг дээр бүр ингээд цаанаасаа хөвгүн бахаас нэхлээд те төлөвөө яах юм. Тэгтэл одоо өнөөдөр ирчүүдийг ингээ юм ярихаар чинь
ёстой шалчгансан эсвэл бол ир хүн байж ич уйлдгүй юм тий Монгол хүн морино сунаад одоо нас урдгүй ч юм уу ингээд энэ нэг хөвшмөл ойлголтуудыг яг одоо ингээд эрчүүдийн дундаж наслтыг аваад үзгэж тэр за ингээд маш олон асуудлыг ярихаар ингээд нэг л нэг дотроо л ингээд буцаа амийн оролтыг аваад үзсэн ч гэсэн эрчүүд одоо асуу. Энд яагаад тий. Тэгэл яах вэ? Эрчүүдийг хэн эрхэн болгох хэвээр. Ээж эхнэр хоёр эргүнийг эрхэн болгох хэвээр. Тэгэхээр ээж шиг байж чадаагүй байна. Эхнэр шиг байж чадаагүй байна. Эгч шиг байж чадаагүй байна. Тий. Тэгэхээр эргүнийг эрхэн болох гэж явахт нь ээж өвчин зовлон мөнгө төгрөг яриад эхнэр дансантаа тэдэнд төгрөхтэй тийм машинтаа болно, тийм бүгж зүүн, тийм эмэг зүүн. Эгч одоо бэлгэсэлт олигтой юм надад өгсөнгөө. Одоо юу гэдгийг энэ их одоо эмэгтэй хүний дарамтны дунд эрхэн болох боломж том баг. Том баг. Ээжийн том дарамт, эхнэрийн том дарамт, эгчийн одоо бас дарамт. Энэ тунд бол Монголд эрхэн болох боломж байхгүй. За хятад эр болвол ээж нь хөлөө дэмжиж байна. Эгч нь хамгийн муу өгч байна. Эхнэр нь чийл шийд, чийл мэд. Чи зөв бурууч би чиний чамайг дагаад явна. Тийм үү? Гойго дуу шүү дээ. Смокигийн нэг дуу байдаг шүү дээ. Тий. Чи хаашаа ч явсан, юу ч хийсэн би чамайг дагна. I follow you гэдэг дуу байгаа шүү дээ. Смокигийн одоо залуудаа сонсч ирсэн. Тэгэхээр тэр бидэрт байхгүй урдуур нь ордог, шийдэх гэж оролддог, сонголт хийх гэж оролдог. Буруудвал буруутахгүй ламруугүйгээ явчихдаг. Тий. Монголын ээж нар, эгч нар, эхнэрүүдийн нэг аюул байж шүү дээ. Амьдралд амар муухай шийдэл сонголт хийж гэр орон нөхрийгөө балжаад тэгээд тэрнийхээ бурууг лам руу очиод засвалчдаг. Тэгээд өөрөө буруу болчдөг. Тэгэхээр Монголын ээж нарыг яаж ээж шиг болгох вэ? Эхнэрүүдийг яаж эхнэр шиг болгох вэ? Тийм. Тэгээд бид тэр л том асуулт. Тэгэхээр одоо ээж нар бодох хэрэгтэй. Хүүгээ би яалаа. Тэ сургуульд явахт нь тэгж яхад нь би яалаа би өөрийнхөө нэг муу хачин хоёрын хооронд нэг толгоо өвдсөн, хоёрын хооронд нэг бие муудсан, өвчин тусснараа гайхуулж балалсан. Эхнэр болохоор өөрөө урдуур нь орж нэг л их ажил хийдэг, карьердэг, нөхрөөсөө дутахгүй гэж өрсөлдсөн эхнэр би байжгаад нөхрийгөө ерөөсөө урагш нь гаргаагүй байж штэ. Нөхөр хөрхий арын хар ажилд гүйсээр байгаа л тэгэл сайхан мэрэгчлээ, сайхан албан тушаалтай, сайхан лекц унссан, ихтгэл тавьсан, ном бичсэн, сайхан эрхэн шиг эрхэн болгоогүй юм байна штэ би чинь. Гэт эхнэрүүд одоо тийм үү? Бодох толгоо ажиллах хэрэгтэй. Тийм. Энэ чинь л бидний асуудал болчиход байна шүү дээ. Одоо тэр би нэг юунд Японд философи хурлд нэг очиж ирсэн л та. Тий тэр Фукуока гэж одоо тэр урагшаага байдаг. Тэгээ тэр хотод ингээд очиж хаад лекц ингээд илтгэлүүдийг янз бүрийн тэр хотын ихтэй сургуулиудын зааланд хийгээд явуулсан байхгүй. Тэгээ тэгж байгаа нэг зааланд очиод лекц илтгэл болсон чинь эмэгтэйчүүдийн сургууль байсан байхгүй. Охтуудын сургууль. Тэгээ би бодсон байхгүй. Хөөх ямар чухал юм бэ? Тийм. Энэ Аазуудыг хүйсээр нэг хэсэгтээ тусдаа байлгах ямар чухал юм бэ гэж бодож ирсэн. Тийм. Яг бол ер нь бид нар 10 жилээсээ ч мэднэ. Энэ оюутан байх ч тэр. Багш нар эрэгтэй хүүхдийг охтуудын өмнө амар мохот оршинд хийж доромжилдаг. Ялангуяа одоо эмэгтэй багш нар бол ерөөсөө тэгэл эрэгтэй хүүхдийг дээрлэхэл доромжлоод байна. За энэ одоо муусын нэгтэй сургуулиудад бол эрэгтэй оюутан хойгуурал сууж байна. Урдуур тэгэл багш руугаа харсан хамгийн минь хийж өгдөг 10 жилч тэр тийм багшийнхаа хамаг амиг хийж өгдөг нэг онц сурдаг охтууд ихтэй сургууль бас дандаа урдуур орж онцлог авдаг эмэгтэй оюутнууд урдуур орчдөг. Тэгээд бид нар ерөнхийдөө ингээд эрэгтэй хүмүүс ингээд дандаа гологдсон, хаягдсан эмэгтэй багш нар дээрлэхүүлсэн. Гэртээ очиод ээж нь хачаа юм ярьдаг. Гэртээ очиод эхнэр нь хачаа мөнгө төгрөг ярьдаг. Джип ярина, гар утас ярина, аялъя л да, хайнаа нь явъя л да, Бангкок явъя л да. Өста гой аяллаар явал да. Чи энэ фэйсбુક дээр хэнийг хараа. Хэний нөхөр ингээд эхнэрээ аваад ингээд гоё юм үзүүлэл явж шít. Тий.
гадагшаа явж цусаа хийдэг юм. Би одоо 10 хэдэн жил Улаанбаатараас их гараагүй шүү дээ. Гарсан бол нэг 2 3 хоног гарчаад ороод ирдэг гэсэн. Цусаа хийх нь тийш явж энэ чинь хүн чинь энд ажил амьдралдаа төвлөрөх хэрэгтэй шүү дээ байгаа газараа. Тий? Үзийгээд үл би интернет рүү ороод янз бүрийн орноор видео үзээд аялчихж байгаа шүү дээ. Таны саяны энэ асуултанд баггүй үзэж байгаа хүмүүсээс санд хэлэх их байгаа. Бас одоо шүмжил даант хүмүүс баг. Тэгвэл аав хүний тэр оролцоо үүрэг ямар байх вэ? Аав хүний оролцоо үүрэг бол ер нь сургууль хүмүүжлийн онолтч тэр энэ философч тэр ер нь бол аав хүн бол эрэгтэй хүүхдийн хүмүүжилд бол нэг их одоо нөлөө байхгүй гэдэг. Тий, ер нь бол яг бол аав хүнд хүүгээ хүмүүжүүлж эрхэм болгох тэр технологи байхгүй. Тий, сургууль хүмүүжлийн мэдлэг байхгүй. Тий. Тийм байхгүй. Харин зүгээр л чи юу хийж байна? Юу хиймээр байна? Тэргээл хий. Чи автобусны жолооч болсон ч аав нь хүүгээ хүндэтгэн. Чамайг би хизээч одоо хаан банкны менежер бол гэж толгохгүй. Чамайг би хизээч бүх бол гэж солиорхгүй. Чамайг би багаас чинь морь унуулж сэтгэл зүйн өвчтөй болгохгүй. Тий. Одоо наад морь унуулад хүүгээ одоо алж штэ. Тий. За чамайг улс төрч бол гэж бүр тэгж тэнэглэхгүй. Чиний сэтгэлд, чиний дотор чамд юу хэлээд байна? Ямар хүсэл сонирхол чиний дотор яваад байна? Тэрийг биелүүл. Тэгэл болоо. Ард нь хэдэн төгрөгөө өгнө? Чадахгүй л чадахгүй шүү. Тэрнээс одоо өөр юм бол аав хүнд байхгүй. Дарамт бол ямар нэгэн байдлаар дарамт бол ерөөсөө үгүй. Хизээш дарамт байж болохгүй. Урдуур нь сонголт хийж болохгүй. Тий, сонголт дандаа өөрөө байна. Тэгэхдээ чадвал яг нэг жоохон зөвлөгөө өг, чадахгүй дугаал бай. Ер нь дугаа байвал маш их хэрэгтэй. Аав нар дугаал байх хэрэгтэй. Тий. Ээж нар одоо тийм мөнгө төгрөг битгий шаардаараа сайхан амттай хоол хийж өгдөг л байх хэрэгтэй. Тий. Эхнэр бол дандаа дэмждэг. Тийм үү? Чи чадахгүй байсан ч хамаагүй. Чи алдсан ч хамаагүй. Гэтэ чи босч ирнэ. Би итгэлтэй байна. Ингээл болоо. Өөр яах гээд байгаа. Өөр яах гээд байгаа. Яг уу энтхэг хятад, Перс, Араб одоо грек ч гэдэг юм баруун тийшээ одоо яг барууны орнууд чинь тэгэл грекийн Сократес, грекийн философч тэгэл өөрснийхөө өөнөр болгочтой шүү дээ. Одоо Герман, Англи, Америк тийм үү Францууд тий жоох ичмээр байгаа биз. Тий хүний өвөөгөр бас өвөө хийгээл тий. Одоо би бол өвөөгөр өвөө хийхээс өөр аргагүй болсон байхгүй юу тий. Тэгэхээр яг энэ маструудынхаа том философчдынхаа номнуудыг их уншиж өөрийгөө бэлддэг. Тий. Тэгэхээр хөвгүүд бол өөрийгөө бэлдээ гэвэл дэлхийн том философч, том хүмүүсийн номыг унших хэрэгтэй. Тэгжиж өөрийгөө бэлдэнэ. Тэг ер нь бол намайг би одоо ер нь би өөрийгөө бол тэгэл бас л өөрөө л их бэлдсэн шүү дээ. Мэдээж гаднаас янз бүрийн зөвлөсөн, хайрлсан, инэрсэн одоо тосолсон тийм зөндөөл байсан. Тэр болгон цаг үеийн л юмнууд байхгүй юу. Тухайн тэр цаг үедээ л нэг хэрэг болсон тэгэл нэг цаг. Одоо тэднийг өнөөдөр нэг одоо тийм үү буруудах юм тийм байж болохгүй. Яг надад өөрт үлдсэн юм бол өөрөө л оролцсон юмнууд байдаг байхгүй юу. Тийм. Удаан хугацаагаар үлдсэн. Яг өөрөө ухаарчиж өөрөө тэр юмтай зурлцсан юмнууд л одоо явж байгаа шүү дээ. Тухайн үед нэг хүн хэлсэн, тэгин гэсэн тэр үедээ болоод өнгөрсөн шүү дээ. Ихтэй зөвлөлийн профессорын үг ч гэсэн тэгэл тэр үедээ л хэрэг болол тэгээд зүгээр би хаан ч гэсэн ярилцлага өгөхдөө дандаа л хэлдэг л дээ. Ер нь бол надад одоо энэ философи, энэ оюуны хүн болох, ном бичдэг хүн болох, одоо соён гэгэрүүлэгч хүн болоход Оросын одоо зохиолч Чехов их тусалсан байдیں۔ Тийм би 8 одоо 9 дугаар ангидаа Чеховын зохиолуудыг маш их уншсан. Богино хэмжээний тэгээд их тийм хошин, их энгийн өгүүлбэрүүдээр ингээд хүнийг аягүй ухаан оруулцдаг, ухаан суулгачдаг байхгүй Чехов. Чехов бол Оросын одоо маш том философч. Яг бид нар зохиолч гэж нэрлээд байгаа. Номнууд нь бол дандаа философийн ном явж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бол Чехов бол Оросын одоо том философч. Тэр философчийн тэр номнуудыг тухайн үед одоо социализмын үед тийм үү даалгавар тушаалаар одоо орос хэлнээс орчуулж ирсэн тэр хүмүүс бол өөрснөө ном бичихгүй сайн хүний номыг орчуулна гэдэг бол эцсийн эцэст бас тус олчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бид нар одоо нийгэмд өөрснөө философч юм оюуны том соён гэгэрүүлэгч өөнөр байхгүй учраас
гадны тэр сүрхий өвгөн нарын номнуудыг л одоо унших хэрэгтэй. Миний өөрийн номнууд бол яг бас л одоо Монголдо философийн номнууд бичиж, философийн лекц уншиж, хүмүүст философи хүргэх гэсэн бас нэг 20-од ном байгаа. Тэгэхээр одоо нэг номоо одоо нэг рекламж байгаа нь бол биш. Яах чаргагүй хүн төрөлхтний философийн том ойлголтуудыг монгол хэл рүү хөнгөн, шингэн оруулж буулгаж ирээд тэгээд хүмүүст хүргэх гэсэн айдгал нэг философч, ард түмний философчин л хийдэг ажлаа би хийгээ явж байгаа шүү дээ. Одоо ингээл таны ингээл өмнө нь ч гэсэн ингээл видеонуудыг харахаар хөвчлэн ингээл цагаан сарын баярын талаар ч юм уу эсвэл тийм юм уламжлалын талаар ч юм ингээд юм харахаар ингээд нэг юм шүүмжлээд байгаа юм шиг одоо өнгөц харахад бол ингээд шүүмжлээд байгаа юм шиг яг ингээд цаад яриад байгаа утга санааг нь ойлгохоо бодохоор нэрэж тийм болов гэж боддог. Гэтэл одоо би ингээд таныг бодохоор ингээд харахаар ингээд бодогддог хөөх. Намайг яг жоохон бахад л нэг юм ах байсан те. Яг нэг юм ах байсан. Одоо хүртэл ингээд оюун санааны хувьд ингээд харагдах байдлын хувьд гэсэн хөшөхгүй байгаа юм шиг. Тэгэхээр хаанаас та тэр одоо нэг оюуны цэнгэл гэх юм уу тэр нэг ад жаргалтай зүйлийг аваад байгаа мөртлөө хүмүүст харагдахтаа нэг юм дандаа шөөмжлээд болохгүй юм яриад байдаг хүн шиг харагдаад байна. Тэгвэл яг энэний цаад одоо утас. Гэхдээ яг шөөмжлөх бол тэр яг одоо шөөмжлэл гэдэг чинь их одоо доошоо хийж байгаа эсвүүцэх гэж байгаа юм шиг л дээ. Ер нь бол наадах чинь яваандаа чамайг аланшуул гэж хэлээд байгаа байхгүй юу? Наад юмнаас жоохон зай бариарэ. Наадахтайгаа битгий зуралт. Тий, чамайг яваандаа алан шүү. Тий, цагаан сар гэдэг хөөрөөд авах юм бол яваандаа чи цагаан сараас болж балгын шүү. Тий, наадам гэд хөөрөөд авах юм бол яваандаа чи наадмаас болж балгын шүү. Тий, одоо 100 наадам тах гал машинтай гарч тавихад яадаг гэлээдэ бид нар чинь тийм ээ. Гэх мэтлэнгийн нөгөө тал яахтай би намайг хүмүүс бол тэгтээ та хөшөрдөг юм уу гэдэг ямар юм уудгийн яаж одоо нууцаа хэлчих гэтэргээ тийм үү. Тий. Зүгээр яг философийн бас нэг ойлголт бол байдаг л да. Хүний дотор ямар байна вэ? Тэр нь дандаа гаднаа ингэж харагдаж явдаг гэж. Тэгэхээр миний дотор өөрөө дандаа юм оюуны юм бодож, дандаа ном уншиж, дандаа сайн сайхан юм бодож, сайжраачтэй, энэ нэг хогоо хаяачтэй гэсэн тийм үү? Тийм дандаа л хүмүүс нэг тус болох гэсэн, хүмүүсийг ингэж болохгүй шүү гэж анхааруулж, болгоомжлуулсан энэ хүний төлөөл гэсэн энэ тэр сэтгэл чинь өөрөө ингэ гадна талд гарчиж харагдаад байгаа байхгүй юу. Тэрээс би одоо яаж мөнгөтэй болох вэ? Яаж улс төрч болох вэ? Яаж одоо юу гэдгийг тийм ээ? Их мөнгө идээд дансандаа их мөнгөтэй болж байгаа гадагшаа цухтаачих юмсан гэж бодоод байсан бол миний царайн дээр, миний харцсан дээр гарч ирж штэ. Гэмт хүн гэлбэлцэн ихчээр. Тий. Та нар ерөөсөө энэ зурагтаар ярьж байгаа хүмүүс их мэдэм хийж байгаа нөгөө бидний нэг алдартай нөгөө 100 юу гэлээ 100 эрхэм. Тий 100 эрхмийн харц бол жинхэнэ гэмт хүн гэлбэлцэн гэхээр харцтай байдаг шүү дээ. Тэг 100 гэмт эргэтэн 100 бүтэхгүй нөхдүүд нэг баахан хөөрлөө шүү дээ. Тий. Тэгэхээр тэр чинь бол царайн дээр харагдана, харцсан дээр харагдана. Тий одоо философи үгүй гаш шүү дээ. Чи ярь тэгснээрээ чамайг таны. Тий яриад ирэхээр хүн чинь баригддаг байхгүй юу. Тий ингээл нуугаал, худлаа ярих гал нэг сүрхий болохгүй бол нэг айхтар цэцэн үг хэлчих гээд л тийм үү одоо нэг дөрвөн мөрт хэлчих гээд л одоо нэг манай нэг шүлэг бичдэг нөхдүүд байгаа шүү дээ. Тэд нар чинь бол нэг тийм нэг худал дөрвөн мөртүүдээрээ ямар худлаа ярьдаг билээ. Уг хүн ерөөс зэмшин шүү дээ. Тэгэхээр нэг л дөрвөн мөрт хэлсэн хүмүүс, нэг л шүлэг бичсэн хүмүүс. Тийм тэгэхээр худлаа ярих нь ихсэд ирэхээр шүлэг хүчтэй юм шүү дээ. За би зүгээр амар энгийн асуулт танаас сууя. Мэдээж та зурагт үздэг үү? Танд Facebook хаяг байгаа юу? Танд сошиал одоо платформ хэрэглэдэг үү та? Гэхдээ яг Facebook-оор бол би ерөнхийдөө лекцэл сурталчилдаг. Лекцэл сурталчилдаг. За нөгөө сошиал янз бүрийн юмнууд биш шүү дээ. Одоо нөгөө Twitter, энтергээл те. Тэгээд иймэрхүү юмроо би орж цагаа алддаггүй. Тийм. Тэргээр одоо юу байдгийг Instagram-аар би их ордог ч одоо TikTok руу бол одоо бүр орохгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр сошиал медиа бол надад их чухал биш. Би бол тийм одоо нөгөө дижитал одоо цахим ертөнцийн хүн биш. Тий би бодит ертөнцийн хүн байхгүй. Тий цахим биш. Би аналог би бол онлайн биш аутлайн хүн байхгүй юу. Зурагт үздэг үү? Зурагт үзэхээр цаг явчих гээд байдгийг. Тий яг ер нь бол яг нэг уул нь бол мэдээг үзэх л ёстой л доо. Тий улс орнд юу болж байгаа. Гэхдээ яг нэгэн тиймд интернетэд чинь бас мэдээнүүд гараад ирдэг учраас тий одоо ингээ фэйсбүүк руу ороход тий тэргүй хэрүүл уруулын дунд бас ганц хоёр мэдээнүүд явж идэг шүү дээ. Одоо яадаг чинь цагаагаар муудах нөлөөч гэдэг юм уу. Эсвэл бол 90 хэдэн хулгай чинь 3-ын авид ирсэн чинь шүүж гэдэг юм уу. Тиймэрхүү юм
харалгүй яах вэ? Тийм. Гэх мэтлэг нэг жижигхэн ньюс байна. Яг л тэгээд дэлхийн нөгөө CNN үзэн, Хятадын Шинхуа агентлаг үзэн, Оросын Россия үзэн. Тийм. Тэгэхээр би Хятад, Орос, Америкийн 3-ын тэгээд жоохон Европын юмыг оруулж хагаад бүгдийг нэг сонсож байгаа. Тэгээд дундаас нэг ерөнхийдөө нэг улс төрийн геополитикийн нэг ерөнхий нэг ойлголт авдаг. Тэгээд ихэнхдээ яг дэлхийд болж байгаа философийн хурлууд, философийн номнуудыг сонирхно. Ерөнхийдөө тэр ажилдаа маш цаг зарцуулдаг. Дөрөндөө дуртай. Тэр бас чухал. Яг бол би одоо нэгэнт энэ улс орны өмнө энэ арт түмний өмнө философч гээд сайн гэрүүлэгч гээд ийм одоо хариуцлага над дээр одоо тогтсон учраас би өөрөө бас хариуцлагатай байх хэрэгтэй. Тийм үү? Одоо гин томоогүй хувийн сэтгэгдэл илүү дутуу тийм юм ерөөсөө ярьж болохгүй. Тэгээ надад бол ямар ч одоо үзэл санаа байхгүй. Ямар ч үзэл бодол байхгүй. Ямар ч ертөнцийг үзэх үзэл байхгүй. Тэгээ надад бол юмыг яг мэдмээр л байх гэсэн асуулт дандаа тавьж байгаа. Гэхдээ одоо мэдэхгүй дэ мэдмээр байна гэдэг байгаа шүү дээ. Маш их унссан, маш их мэдсэн. Гэхдээ тэр бол хангалтгүй дахиад л мэдмээр байна. Одоо мэдгдсмаа мэдхгүйгээ мэддэг гэдэг шүү дээ. Шунаад байна тий. Тий, ерөнхийдөө ингээ юм ингээд мэдээд эхлэхээр би ямар их мэддэг юм бэ гэдгээ мэддэг байхгүй юу. Тэгэхээр улам цаашилдаг байхгүй юу. Одоо тэгвэл дахиад юм амар сониуч асуудал. Одоо Монголд тэгвэл танаас өөр хэр олон философч байгаа. Монголд бол философч надаас өөр одоо хайгаад өөр олохгүй байх. Тий яг олвол надад хэлээрээ. Тий надад хэрэгтэй байна. Тий бас хань болох философч хэрэгтэй шүү дээ. Тий хамтраад ажиллах. Тий оюуны өндөр түвшинд хамтарч ажиллах философч одоо хэрэгтэй байна. Тий зүгээр яг сонсоод байхад яг одоо надаас болсон юм уу, миний философоос болсон юм уу, мууис сурдаг философи оюутнуудын тоо ихссэн гэсэн. Тий нөгөө нэг ардын засгийн тийм үү жилүүдэд нөгөө чөтгөрийн тоо цөөрсөн гэлээ гэлөө эсвэл 90-ад онд эргээд чөтгөрийн тоо олширсан шүү дээ. Тий одоо нэг арчлаар бид нар чинь их олон чөтгөртэй болсон шүү дээ. Тий нэг мугар сүсг нь гаарад тий боловсрал газар унаад тий 90 он чинь аюултай байлаа шүү дээ бидний хувьд бол. Яг тэр Герман юм уу тэр юуны Зүүн Герман энтерт бол Берлиний хан нураад гоёл байсан баг. Тий бидэрт бол хэцүүлээлаа. Тий тэрнтэй адилхан яг философи оюутнуудын тоо нэмэгддэг гэсэн гадаадд бас философи сурдаг оюутнууд бас байдаг л гэсэн тэр байтхаа одоо нэг мөнгө гэдсэн их хурлын асан болон одоогийн гишүүдийн хүүхдүүд бас философи сурдаг сонсогдоод байдсан шүү дээ. Тэгээд тэд бол яг мөнгөтэй учраас болж л байл л та. Өөргөө мөнгөгүй ардуудын хүүхдүүд одоо философи сурах боломж нь хэр байдгийг яг уу сонирхол тэгээд философи сурч болно шүү дээ. Энэ бол философи гэдэг бол заавал физик, математик, барилгын инженер, архитектор тийм үү эмч гэдэгтэй адилхан заавал сургууль руу явах шаардлагагүй л дээ. Тий, заавал дипломны шаардлагагүй. Философийн дипломоор юу их юм инээдэмтэй байхгүй. Тий, философч гэж нэрлээ. Тэгэхээр яг бие даагаад номнууд уншаад тэгвэл YouTube дээр бол миний одоо маш их юм байгаа. Тийм л. Тий, тийм учраас зүгээр цэвэр YouTube-ийн миний тэр 100 гаруй лекц зарчлагуудыг нэг жил гаруй сонсоод тэр тухай бодоод тэрнтэй зурлахад философийн нэлээд одоо юутай болно шүү. Баримжаатай болно шүү. Тэхийн төлөө л би одоо хийж байгаа шүү дээ. YouTube дээр тэр юмнуудыг одоо тавьж байгаа шүү дээ. Зарим нь би өөрөө мэддэг ч гоо. Тэгэл хүмүүс хоорондоо шеэрлэл тэгэл явчихдаг юм байлаа. Тийм зөв. За тэгвэл одоо ингээд сүүлийн үед нэг ийм хүмүүс амар яриад л да. Critical thinking гэдэг шүүм тунгаах сэтгэлгээтэй. Тий одоо thinking ч одоо бас тэгээ сэтгэлгээ гээл одоо тийм яг юу бодох л доо. Тий юмыг жоохон шүмжтэйгээр л бодох. Тий critical thinking. Энэ асуудлын талаар бас их ярьж байна. За тэгэл хүмүүс маань одоо сүүлийн үед нөгөө энэ сахин морчин гараад ирснээс болоод хүмүүс амир энэ бол миний амьдралын философи юм аа. Эсвэл би энийг ингээд одоо шүүмжилж байна. Энэ бол миний байр суурь. Ингээл одоо ингээл айгүй хүмүүс ингээл ярьдаг болчихлоо шүү дээ. Энэ талаар ер нь одоо бусдад үзэл бодлоо илэрхийлж байгаа мөртлөө энийг ингээ айгүй олон хүмүүс нөлөөлөд байгаа байхгүй. Сахин морчин тулаад. Тэгэхээр энэ талаар та нэг юу гэж боддог? Яг миний амьдралын философи тэгэл. Гэхдээ яг хөөрхий тэгэл уул уурхайн философи гэж хүртэл ярьдаг болсон гэсэн шүү дээ. Тий одоо мөнгөний банкны философи хүртэл гараад ирсэн байлээ шүү дээ. Одоо тий одоо Монгол орн бол ерөөхдөө тэгэл философи гэдэг үгээр бол баян болцсон. Зөв яг философик хүн хэд байдгийг тийм ээ. Тий яг одоо философийн талаар одоо тийм үү бодож тэрнтэй уулзаж учирсан хүмүүсийн тоо одоо хэд юм мэдэхгүй. Зүгээр яг философи гэдэг үг бол амнаас нь сайхан чөлөөтэй гардаг болчлоо. Тэгээд энэ чинь бол бас нэг том алхам. Тийм. Тэр үгийг
Амнаасаа гаргаад хэлж яана гэдэг чинь энэ ахсар том амжилт байхгүй юу? Тий, энэ бол өстой үнэт зүйл гэдэг шиг тийм үү? Тий. Одоо тэгээд цаашаа дараагийнхаа алхмыг хийх хэрэгтэй. Би одоо философи гэдэг амнаасаа ингээд хамаагүй агаарт тэр үгийг цацаад байна. Яг философи гэдэг чинь юу ингээд нэг өөрөөсөө нэг асуух хэрэгтэй. Тэгээд өөрөөсөө асууж шээ. Тэр асуулт чинь өөрөө critical thinking байхгүй юу? Тэг өөртөө эхлээд шүүмжтэйгээр өөрийгөө бодож эхэлж шээ. Тий, гадагшаага биш, дотгошоогоо. Өөрийгөө шүүмжтэйгээр нэг харах. Өөрийнхөө тухай нэг шүүмжтэйгээр нэг бодох. Би ер нь яг ямар вүлээ? Тий, яг тийм ном уншсан билүү? Тий, би ер нь тэгээд хэн блэ? Тэрийг нэг асуучихвал одоо critical thinking байхгүй юу? Одоо философи байхгүй юу? Тий, философи гэдэг чинь эхлээд дандаа өөрөөсөө эхэлж байгаа шүү дээ. Тий, гаднаас эхлэх биш. Гадагшаа хүнд одоо философи хэдэн зүг хэлдэг ч юм уу? Философчдын хэдэн хэлсэн үгнүүдийг одоо давтаад донготдог ч юм уу? Тэр чинь юу ч шахахгүй юу? Тий. Би хэн блэ? Тэр чинь хамгийн анхны critical thinking, хамгийн анхны шүүмжтэйгээр бодох. Яг thought thinking гэдэг чинь бодох гэсэн үг л дээ. Манайх ингээд сэтгэлгээ гэж нэг муухай үг орж ирээд хүмүүсийг ингээд зэрлэгшүүлчихдэг байхгүй юу. Тэгэл яавал яана. Тийм миний толгойд юу эргэлжээ? Тэр болгон одоо миний байр суурь. Тийм би өөрийнхөө өөрийн санаа өртсөн. Яагаад би ийм байр суурьтай байж болдгүй юм? Миний эрх гэдэг одоо нэг амар үг яваад байна шүү дээ. Эрхтэй ямар ч хамаагүй шүү дээ. Одоо тий одоо утсан үтэл тийм үү? Тий таны уцаар ярианы эрх хаагдлаач гэх шиг. Гүчд одоо ямар эрх вэ тэр чи одоо? Тийм үү? Тий тэр боломж хаагдлаа гэдэг юм уу тий? Тэр чин дууссан байна л гэх шиг болно шүү дээ. Эрх гэдэг чи юу вэ? Би одоо хинтэй ч ярих тэгээд эрэхгүй юм хайшин. Тий? Гэх мэтлэнгийн бидний энэ монгол хэлний энэ үгнүүд их осолтой байгаа. Тэр үгнүүдийн хэрэглэгээ ямар үед ямар үг хэрэглэх гэдгийг мэдэхгүй байх хүмүүс байна. Тийм ер нь бол монгол хэл өөрөө маш их том одоо хямралд орчод байна. Тийм ер нь бол гадны сайхан чухал ойлголтуудыг энд орчуулдаг энэ одоо гэмт хэрэгээ одоо зогсоох хэрэгтэй. Тийм яг тэр гадны ойлголт бол гадны үг бол тэрүүгээр л байх хэрэгтэй. Ялангуяа би философийн одоо грек гаралтай, латин гаралтай үгнүүдийг бол орчуулж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Англи, Франц, Германыг орчуулж болно. Тэр үндсэн одоо хятад гаралтай, грек гаралтай, санскрит индих гаралтай, тийм үү, араб гаралтай, перс гаралтай үгнүүдийг, турк гаралтай үгнүүдийг хэзээ ч орчуулж болохгүй. Тий, энэ бол том гэмт хэрэг. За манайд бол бүгдийг нь орчуулж байгаа шүү дээ. Дураараа орчуулж байгаа. Одоо энэ тэр intelligence гэдэг artificial intelligence гэж их үг байгаа л да. Тэрийг одоо жишээлбэл хиймэл оюун ухаан гэж орчуулж шүү дээ. Гэвч ч одоо юу тэр чинь ухаан гэдэг чинь хүнтэй хамаатай болохоос биш роботтой хамаатай юм уу? Техниктэй хамаатай юм уу? Гихмшлэнгийн энэ ч том аюул байхгүй юу? Тий одоо жишээлбэл ухаалаг гар утсч ухаалаг биш шүү дээ. Тий хүн л ухаалаг шүү дээ. Тэр эдгээр одоо болох хэрэгтэй байхгүй. Одоо энэ Mobicom-ыг одоо шүүхэд өгөх хэрэгтэй. Тийм үү? Тэ ухаалаг гар утас гэж одоо хэлээд чинь энд одоо ямар ч гар утас байхгүй шүү дээ. Энэ мө тэнэгэл нэг мө техник шүү дээ. Тэ? Тэр нөгөө хиймэл оюун гэдэг роботыг хиймэл оюун ухаан гэж юу гэсэн үг гэдэг чинь. Тэг ядаж нэг ухаан гэдэг үгийг хасал та. Энэ ухаан гэдэг үгийг хүнд нь орхичээч гэж би одоо энэ Монголын том компаниудад хэлмээр байна. Тэг одоо ангаах хүртэл нэг сайн хурал мурал хийдгэл юм байл да энэ хдээс болооч. Тэгсэн тэр хиймэл оюун ухаан гэсэн явж байгаа юм. Гэдэг одоо профессор нь хүртэл одоо ингэдэг хач юм яриад ингээд. Тэгэхээр бид нар ч ерөөс ингээд юм ямар ч юм замбраа байхгүй шүү дээ. Хэл нь хүртэл замбраагүй. Тэр хэл замбраагүй байна гэдэг чинь тарих замбраагүй гэсэн үг шүү. Тий одоо тэр Бабилоны нэг юу гэж нэг ойлголт явдаг л да. Бабилоны одоо уймэн гэсэн ойлголт. Тэгээ тэнд нөгөө үгнүүдийн байрыг солиод хэлийг замбраагүйtүүлсэн гэж байгаа байхгүй. Сайн гэдгийн орон муу гэдэг үг хэрэглээл. Тийм үү одоо юу гэдгийг зөв гэдгийг орон бурж. Тэгэд ингээд үгнүүдийн ингээд замбраагүйтлд орцсон чинь хүмүүс хоорондоо харьцаж чадхаа болоод. Тэгээд тэр бүр ингээд тэгээд зодоо тоостой нэг одоо хүчрхийлж алсан гэдэг юу гэдэг бүр амар замбраагүйтлд орсон гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар хэлний асуудалд орчод байгаа. Хэлээ бид нар замбраатай болгож иж замбраанд орно гэхээс биш. Ингэж хамаагүй чалчиж, борж дураараа өөрийнхөө бурсныг миний эрх, миний байр суурь, миний философи гэх бол энэ бол зүгээр л
Нөгөө л хөдөөч яваад байгаа байхгүй. Тий утгагууд утга өгдөг. Тий ерөөсө манай нийгэм, манай монголчууд, манай залуусын нэг аюул чинь тэр байгаа байхгүй. Ямар ч утгагүй юмд утга өгцөн явж байгаа байхгүй. Тий одоос нонсенс гэж хэлдэг шүү дээ. Нонсенс юмд ингээд утга өгч гисэн. Нэгэндээ тэрийгэ шеэрлж гисэн. Нэгэндээ тэрийгээрээ мэдэм хийч гисэн явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ утгагууд утга өгдгөөсөө л одоо салах хэрэгтэй. Би бас химэл оюуны талаар танаас асуу гэж бодож байна. Тэгээ та бас сая байр суурьаас хэлж. Тий, тэр бол зүгээр обд техник. Одоо ингээд нийгэм дээр хэмүү зүгээр өнөөдөр ингээд хүмүүсээс одоо өндөр дээд албан тушаал харж байгаа ч юм уу хүмүүсээс хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхийн мэдрэмж гэдэг үг Америкаар. Миний эрх одоо та дурмаас ярьсан шүү дээ. Дээрээс нь ёс суртахуунтай хүн, энэ их сайн хүн одоо тэгэхээр та яг энэ үгэн дээр бас яг юу гэж бодож байгаа. Харин тийм энэ бол зүгээр тэгж дураараа тийм үү одоо тий стандарт нэг монголчуудын нэг асуудал байгаа шүү дээ. Мэдхгүй тусмаа их ярьдаг. Тий мэдхгүй тусмаа хүн их ярьд юм байна шүү дээ. Их бурд юм байна шүү дээ. Их чалжд юм байна шүү дээ. Тий. Ер нь Монгол орн бол энэ зурагтаа ярьж байгаа тэр хүмүүс тэр 100 эрхмээс ахуулаад бид нар ер нь чалчаа нарын орн болчлоо шүү дээ. Тийм үү? Аль хэдэн хөгшчүүд гарч ирэл чалчдаг. Тэгэхээр тэр нэг хэнд ч хэрэггүй. Тэгээ тэрийг олонний танил гэдэг байгаа байхгүй. Тэгээ олонний танил гэдэг чинь шууд тэр нийгмийн элитүүд гэсэн үг биш байхгүй. Тий, олонний танил бол элит биш шүү. Яг хүмүүст зурагтаар сэтгүүлчид одоо юу байдгийг эсвэл цооноосоо зориуд тийм үү? Телевиз зурагтынхан тодорхой нэг хүмүүсийг ингээд хүмүүс рүү ил гаргаж ирээд тэрүүгээрээ одоо хүмүүс царайг тогтоогоод тэгээ энэ их зүрхийн хүн шүү гэсэн тийм реклам, пропаганда явж штэ. Тий, энэ бол эцсийн эцэл асар том тэнэглэл байхгүй юу? Тий. Тэнэг хүнийг тэнэг бишгээл зурагтаар татаад гаргаад иж болохгүй шүү дээ. Тэ тэр нэг тэгэл яриад байдаг. Юу яриад байгааг нь мэддэхгүй. Юуны тухай яриад байгааг. Эцэс тэр ярианаас би юу авах юм? Надад юу үлдэх юм? Тэр чинь чухал байхгүй юу? Тэр ёс суртахуун гэдэг бол яг мораль гэсэн латин үг явж байгаа. Цаанаа бол яг ерөнхийдөө грекийн нэг этик, этос, этик гэсэн үг явж байгаа. Тэгэхээр энэ үгнүүдийг бол бид нар ёс суртахуун гэдэг яг социализм үед орчуулсан. Тийм яг социализм үед өөрхий тэгэл хэцүү байлаа шүү дээ бид нар нэг Оросын, барууны, Европын, Марксийн том философийн номнуудыг монгол хэл рүү орчуулна гэдэг бол тэргүй бүтэхгүй, боломжгүй. Тэгэл тэрий ч одоо тэгэл хачин үгнүүдээр тэгэл орчуулсан байгаа шүү дээ. Тий. Бүр ерөөсөө одоо тэр номнуудыг хүмүүс уншаад ингээд философи болол солиор бол философийн ном уншаад ойлгодог гэдэг нь бол зөв байхгүй юу. Тэгэхээр социализмын тэр философийн номнуудыг уншаад ойлгохгүй. Яаж ойлгох юм бэ? Марксийн капиталыг орчуулсан байгаа юм. Энэ ч болохгүй шүү дээ. Тий. Зүгээр л одоо хончин малчны үгээрээ тэр их философийн олон зуун жилийн тэр их том ойлголтуудыг зүгээр одоо ингээд сайхан чалчаа яриагаараа орчуулж болохгүй шүү дээ. Гэх мэтлэнгийн юм бидэрт нэг юм асуудал үүсчихэд байгаа. Тэгэд энээсээ одоо бид нар одоо гарах хэрэгтэй. За ёс суртахуун бол одоо ийм үг байна. За тэр эрх гэдэг үг бол яг ерөнхийдөө бол зөвл гэсэн үг яваад байгаа шүү дээ. Тий. Right гэсэн үг л яваад байгаа шүү дээ. Тийм ээ? Тий. Тэгэхээр тэр зөв гэдэг үг бол уул хэрэгтэй үг байсан. Тэгээд зов гэдэг үгээр уул нь явсан бол одоо яв байла. Биднэрт бол бас цаашид их хэрэгтэй байлаа. Тэгээ эрх гэдэг үг чинь өөрөө осолтой үг. Яг эрх гэдэг бол түүх баруунаас л орж ирсэн үг шүү дээ. Тий эрх гэдэг бол яг тэр хүний өөрийнх нь одоо тэр амьдралын сургамжийг бол цаанаасаа биччихсэн бичлэг байхгүй юу. Тэр хүүгний амнаасаа гаргадаг юм биш байхгүй. Эрх гэдэг чинь цаанаасаа биччихсэн. Тий. Кораны эрх бол Корана уншаад би Кораныхаа дагуу бие авч явж байгаа. Тий. Библийг уншаад би Библийн дагуу христийн шашны хүн гэдээ явж байгаа. За Даогийн номыг уншаад хятадын би даоизмын юм уншаад даогоороо явж байгаа. Одоо нэг хоёр загас байгаа шүү дээ. За энтгэх бол одоо буддизм юм уу хиндуизмын брахманыхаа ямыг уншаад би яг тэр хөгөрөө явж байгаа. Тэр явж байгаа хөө. За грекүүд бол одоо юу гэдэг юм нөгөө барууныхан бол Сократесыг уншсан, Сократесийн диалог явж байгаа. Тэрүүгээрээ одоо өөрийгөө эрхжүүлж шүү дээ. Тэс эрх гэдэг би одоо зүгээр ингээд сууж хагаад одоо эрхтэй болно гэж байхгүй шүү дээ. Эрх гэдэг чинь хүн төрлөختний философчдын зохион бүтээсэн ойлголт байхгүй. Эрх гэдэг чинь ингээд аяг шиг байж байгаа юм биш шүү дээ. Одоо миний энэ гартаа адилхан юм биш шүү дээ. Эрх гэдэг чинь надад оноосон оюуны том онол байхгүй. Тэгээ тэрийг одоо бид нар Монгол улс өөрийнхөө амьдрал 10 жилийн сургууль, ихтэй сургууль, гэр бүл хамаатан садны дунд төрийн төвшөнд
энэ ирэх гэсэн ойлголтыг буулгаж ирж чадсангүй л дээ. Зүгээр зүгээр амнаас гардаг. Өөрийнхөө буруу, өөрийнхөө тэнэглэл, өөрийнхөө бүдүүлэг, өөрийнхөө хоцрогдсныг нэг хамгаалдаг л үг болчих жоох байхгүй юу? Минийх. Одоо нөгөө сүүлийн үед чинь нөгөө Монгол ирчүүд чинь бүгдээрээ нөгөө түүхч болчиход байгаа шүү дээ. Тий, одоо ерөөсөө бүгдээрээ түүхч одоо ерөөсөө бүгдээрээ түүх мэднэ. Тий, ерөөсөө амар болцсон байж шүү дээ. Одоо ерөөсөө тий. Тэгээ би бодсон байхгүй яагаад энэ нөхдөө чи өгсөн залуугаа түүхч болж байгаа гэж бодсон чинь яад бол нөгөө түүх ярихад айгу гоё. Яад бол нөгөө нэгдүгээр нөгөө нэг тийм зүүдээ ярьж байгаа учраас их гоё. Тийм ингээд зүүдэлсэн тийм үү? Үлгэр домог учраас их гоё. Яг тэр чинь нөгөө нэг үгсгэж болохгүй. За тэгээ нөгөө талд нь түүх ярих чинь нөгөө нэг баримт байхгүй учраас юу гэж худлаа ярьж болно. Тийм. Тэгэхээр чинь яг нөгөө нэг Монгол ирчүүдэд айгу таарч байгаа байхгүй. Тэ? Сайхан худлаа ярихад түүх айгу гоё. Тэгээд жоохон тэрийн жоохон эсрэг хэлчих юм бол өө чи түүх мэддэг юм байна. Номш. Одоо түүхээ мэддэггүй чи одоо ямар өрөвдөлттэй юм бэ? Яанда. Ерөөсөө тэгэл бүгдээрээ түүхч. Тий, яг бол түүхийн нөгөө шалах одоо чи математик ярих юм бол томьёогоор шалгах чинь шүү дээ. Тийм үү? Хууль ярих юм бол хуулийн ном гаргаж шалгачих нь. Тийм үү? За эмнэлэг ангаах ярих юм бол анаахын ном гаргаж шалгачих нь. Чам шалгах болж байгаа байхгүй. Түүх ярихаас шалгаж болдгоо. Тий. Ерөөсөө тэгээд чи түүхээ мэдэхгүй юм байна. Тэгэл дуусаа. Тий. Тэрнтэй адилхан ирэх гэдэг чи яг л тийм амны уншлаг болсон. Шалгаж бас болдгоо. Тий. Өгөөсгөж бас болдгоо. Тий. Тэгээд ийм нэг одоо яг олон улсын нэрээр нарратив гэж нэрлэдэг. Ийм нэг хоосон яриа. Тийм үү? Бидний дунд зүгээр ингээд одоо зүгээр ингээд бүх сэдвийг ингээд эзэлчихсэн. Ямар нэгэн одоо асууж болохгүй, тэр талаар нэг жоохон бодож болохгүй, тийм үү? Тэр талаар одоо эргэлзэж болохгүй. Ерөөсөө одоо тийм. За тэгэл тэр тийм гэдгийнх нь ерөөсөө ийм гэдгийнх нь чи эсрэг байвал тэгээд дуусаа. Одоо бараг найзгүй болох байх. Ажлаасаа гарах байх одоо яа тий фэйсбүүкэд шууд лайк ирэхэ болох байх фрэндсүүд алга болно хамгийн сүүлд блоклно тийм үү тий тэгээд одоо чи ерөнхийдөө тэгэл одоо ганцаардна да тий онлайнч ганцаардна аутлайнч ганцаардна та тэгвэл монгол хүний саруул ухаанд итгэдэг үү? Наад чинь бол баг доромжлол шиг сонсогддог тий саруул ухаан гэдэг чинь бол баг гэж доромжлол гэж байгаа байхгүй юу тэр хүний саруул ухаанд итгэх тэр байтугай монгол хүн өөрт нь итгэхэд хэцүү шүү дээ. Тэг ухаан гэдэг чинь нэ шүү дээ. Маш олон ном уншиж мэдлэг боловсролтой болсон тийм үед л бид нар хүний ухааны тухай ярина үхээс биш. Зүгээр сууж байгаа энд нэг бүтэхгүй нөхрийг тийм үү? Саруул ухаан чиний саруул ухаанд би итгэж юм шүү гэдэг бол одоо бүр доромжлол шиг сонсогдож байгаа байхгүй. Тэгэхээр наас чих муухай үг. Зүгээр яг одоо би монгол хүнийг одоо тийм үү одоо юу гэдэг мэдгүй наас нэг мэдгүй над ерөөсөө философч хүний хувьд над чи ерөөсөө нөгөө байдаг л нөгөө дөрвөн мөртүүд нөгөө байдаг л нөгөө бямби эренчин чойнмол явж штэ наа чин тийм гал нэг гачин юм хэлдэг нөгөө бямби эренчин тэгээд нөгөө бол манай аста мондөг хүн аста бямби юм гоё хэлсэн гэлдэг би бол бямби эренчиг бол ер нь Монголын боловсролын номер 1 дайсан гэж боддتي тийм ер нь бол монголчууд бидрийг Монгол улсын иргэд бидрийг хөгжиж урагшлахад боловсролтой болоход маш их саад болсон хүн бол бямби эренч. Тийм. Ямар ч утгагүй тэгээ монгол хэлээр нэг мэдрэмж хийдэг. Ямар ч утгагүй үг мүгийг мушигдаг. Тийм хачаа хачин дөрвөн мөртүүд хэлдэг. Тэгэл нэг л их түүх ярьсан, түүхөө ормаа битсэн хүн. Гэхдээ бид нар чи урагшилмаар биш шүү дээ. Энэ монгол улс чи хөгжмөр биш шүү дээ. Гэхдээ өнгөрсөнтөө тэр ард хоцорсон тэр үнэн худал тэр бид нар зурлаж яах юм бэ? Тэг ямар ч утгагүй шүү дээ. Бид нар боловсролтой болоход энэ бямби эренчин гэдэг хүн боловсрол гай болсон байгаа байхгүй юу? Тий. Одоо ингээд философчд бол ингээд ласар гэх юм уншаад одоо өмнөх түүхээ судлаач юм одоо түүх гэж хэлэх нь бас юу вэ? Одоо ингээд маш их нөгөө түүх судлах ямар ч боломжгүй. Түүхийн ном уншин шүү дээ. Агт хэний номыг уншицсан? Мянган ном биш шүү дээ. Мянган ном чинь мянгуула өөр байгаа шүү дээ. Одоо тэг яах юм чи? За тэгэхээр ирээдүйн талаараа нөгөө одоо ингээд хөгжих, цэцгэлэх за эсвэл бол магадгүй ирээдүйд ийм болох талаар энэ бодд юм уу? Бодох уу? Бодох ёстой юу? Дандаа л тэрийг бодно шүү дээ. Дандаа л тэр. Тэг нэгэнт одоо ийм байгаа юм чинь цаашид ингэж л таараа. Тий. Тэр чи одоо логик гэж шүү дээ. Одоо critical thinking гэж явж байгаа шүү дээ. Тий. Өөрөөр одоо ингэж байгаа юм чинь энэний үр дүн хариу
тийм л гарч таараш шүү дээ. Тийм л гарч таараш шүү дээ. Тэр чинь одоо яг философч хүний одоо боддог бодол байхгүй юу. Тэр нэг premise conclusion гэж хоёр юм байж байгаа шүү дээ. Тэр бол тухайн тэр нөхцөл байдлаас тэрийг ажиглаад тэрийг шүмжтэйгээр хараад хурцнуудаар хараад тэгээд ийм байгаа юм чинь тэгчил дараа. За би ингээд энэ бол зөв хийсвэр зөв шүү. Одоо ингээд хүний нэг ингээд legacy гэх юм уу те өв байдаг штэ нэг тийм өв гэлдээн гэж ярьдаг штэ те. Өв хөрөнгө бол биш. Өв. Тэгэхээр Молор Эрдэнэ гэдэг энэ философч хүний хувьд одоо магадгүй ингээд монголчуудад та яг юуг ямар одоо философийн юм уу яг ямар өвийг үлдээн гэж таардаг вэ? Тэгэж одоо ярихад бол буруу ч магадгүй асуулт нь миний одоо санаа бол магадгүй хожимч юм уу магадгүй ингээд ийм юм хийцэн шүү 20 гаруй ном гэхээсээ илүүгээр одоо яг ямар тийм оюун санааны өвийг үлдээсэн байх хасай гэж боддог вэ? Одоо яг түрүүний чиний нэг хэлжсэн одоо далаад гацтай байсан боловч гэдэг тийм иймэрхүү одоо тэгсэн бол ингэсэн бол гэж хизээч битий бодоорой. Тий яг бол өнгөрсөн бол тэртээ өнгөрсөн. Өнгөрсөн л очих ямар ч боломжгүй. Тий. Станаг нэг дандаа л одоо маргааш бид нар хүлээж байгаа. Эрдгээрээ ирнэ. Тий одоо ингээд одоо календар 2024 оны календар үлгцсэн байна шүү дээ. Тэгэхээр 100 эрдгээрээ ирнэ, намар эрдгээрээ ирнэ, хойдон жил дахиад эрдгээрээ ирнэ. Тэгэхээр энэ эрдгээрээ ирдэг энэ ирээдүйд өөрийнхөө амьдралыг өөрийгөө ерөнхийдөө тааруулаад төлөвлөөд явах чадвартай л болох. Тий. Өөрөөр цаг хугацааны ойлголт мэдрэмж аягүй чухал. Тий. Энэ бол монгол хүний ингээд хараад байхад цаг хугацааны талаар ямар ч ойлголт мэдрэмж байхгүй. Тий. Ингээд зээл авлаа, тийм хүүтэй. Тэгээд 5 жил, 10 жил, 15 жил гэхээр тэр хугацааны талаар ямар ч ойлголт байхгүй. 5 жил одоо ингээд удахгүй болно гэдэг талаар ямар ч ойлголт байхгүй. 5 жил гэдэг бол тэр тэнд байгаа. Тэгэхээр энэ цаг хугацааны талаар ямар нэг байдлаар монгол хүн нэг ойлголттой болох. Тий. Одоо тэрийг л биелмээр байна. Тий. Ер нь бол хүний амьдрал богинохон. Тэгэхээр энэ богинохон амьдралыг бүр ядчихад дэндүү богинохон шүү дээ хүний амьдрал. За тэгээд тэр богинохон амьдралыг чинь яаж би дүүргэж амьдрах вэ? Тий. Тэр л одоо бидний үеийн үед одоо асуулт болсоор үлдэнэ. Тийм одоо намайг амьдралаа дүүргэж амьдраарай гэсэн. Тэгэхээр би одоо дүүргээл амьдрч явандаа гэвэл одоо тэгэл болж байна. Тий. Тэргээр л одоо харна шүү дээ хүнийг. Тэгээгүй бол одоо урт наслах бол одоо тэгэл хинч урт наслаж болно шүү дээ. Тэгээд хоосон урт наслалтаар юугаа хийд юм бэ? Тэгвэл дүүргээд 45 хүрээд хүрсэн бол болж шүү дээ. 45 хүрээд өнгөрсөн бол. Тэр хүнээс юм үлдэн шүү дээ. Одоо хоосон энэ янз бүрийн уулуурхайн өдөртөх зөвлөлт цуцсан энэ өгчүүдээс юу ч үлдэхгүй шүү дээ. Тийм сүүлд нь мөнгө нь үлдээд хэдэн хүүхдүүдийн л хэрүүл болно шүү дээ. Тийм. Тэгэхээр монгол хүн насан гэж сүртлээ дүүргэж амьдрч чадахгүй байгаа л надад харамсалтай харагддаг. Зүгээр л нэг нас нэг одон үргэлж байхгүй. Тэр харамсалтай. Та тэр яриад бас нэлээд олон удаа их сургуулийг, тэгээд сургуулиудыг, бас профессоруудыг бас шөмжлөх юм амжсан шүү дээ. Хэлбэ яах вэ? Тэгээд яг философийн талаар бас би ч гэсэн 1-2 ном уншиж ирсэн. Тэгээ бас энэ талаар бодож ирсэн. Гэхдээ би бас өнөөдөр ингээд философи академи дээр ирээд тийм ээ. Ирж байхдаа ингээд маш олон одоо та бол их олон газар явж лекц уншдаг. Одоо Монголын бол одоо маш олон аймагдаар явж ирсэн. За дээрээс нь гадаадын одоо урилгаар бас ингээд тийм ээ. Солонгос руу, Хятад руу, за Орос руу ингээд явт юм байна. Тэгэхээр бас энэ нэг философи академийн талаар нь одоо сурчилж байгаа зүйл биш. Хүмүүст мэдээлэл өгөх гэж байгаа учраас ер нь яг ямар залуучууд илүү их сонирхоод байна. Ямар хүмүүс ирж одоо сонсдгийг, одоо философиг сонирхож байгаа хүмүүс байна. Яаж одоо таны бүтээлүүдийг авч уншихаас гадна одоо энэ академитай холбогдож болох вэ? Тэгээ холбогдож болно шүү дээ. Тий. Тэгэхээр Facebook дээр Молор Эрдэнэ lectures гэдээ байж байгаа. Тэр рүү ороод тэгэл бичээл. Тий одоо сүүлийн үед тэгэхээр янз бүрийн хүмүүс хэд юм аа. Тэр нь бол философт одоо оройтно гэж байхгүй. Тий эрттэн гэж байхгүй. Жишээлбэл одоо янз бүрийн аав нар бол маш их над руу мэйл бичдэг. Тэгээ одоо миний хүү 19 настай, 20 настай. Өөртөө чинь нэг уулзсмаар байна, ярилцсмаар байна. Тий философийн өөдөг би тэгэл хариу хичээл
бусдад ирж уулзаж болно. Тэдгээр би Монголын ард түмний философч учраас ард түмдэл зориулж мэдлэгтэй боловсролтой болж байгаа шүү дээ. Боловсролын төлөө, мэдлэгийн төлөө, философийн төлөө би амьдарч байгаа юм биш шүү дээ. Би хүний төлөө л явж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр хүнд нь л одоо шеэрлэн шүү дээ. Хуваалцсан шүү дээ. Тий. Тэгэхгүй одоо зөвхөн өөртөө энэ дотор яажгаад тэгээд ингээд суугаад иж болохгүй шүү дээ. Одоо тийм нөхдүүд Мойс шүтээс анаахад дүүрэн биш шүү дээ. Шинжлэх ухааны академиар дүүрэн биш шүү дээ. Тэгээд жоохон гिचгсэн нэг газар хаваад нэг юм сурчсан нэг юм сонссон. Тэгээд тэргээрээ ингээд нэг мөнгө олж нэг өөрийгөө нэг арга цаадаг нэг төсөл мөсөл үчдэг. Тэгээд би бол тийм арчаагүй амтан биш. Тийм би бол их сургуулийн төвшөнд нэг цалин авахын төлөө явж байгаа хүн бол биш. Би бол олон нийттэй шууд харьцаад нийгэмтэй ард түмэнтэй шууд харьцаад явж байгаа. Яг л энэ одоо 30 хэдэн философи дэлхийн философчдыг зургийг үлгэсэнтэй адилхан. Тэгтээ адилхан хүн. Тийм учраас философт оройтно гэж байхгүй, эртнэ гэж байхгүй, эрт тусмаа сайн л байна. Тий. Оройтсон бол амьдралын туршлагатай учраас философтоход бүр их гоё. Тэрээс ямар ч хүмүүс эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, тийм үү? Одоо шашинтай, шашингүй, юу гэдгийг дипломтой, дипломгүй. Тий. Миний одоо зарим лекцэн дээр өчигдөр шоронгоос гарсан гэсэн хүртэл хүн ирж ирсэн шүү дээ. Тий. Ялуу би шоронд байхдаа таны имийг аяг хүншдэг байсан гэдэг. Тий. Тэгэхээр одоо ерөөсөө ямар ч хамаагүй. Тий. 19-оос хинч нээлттэй. Тий. Хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй. Философи бол хүний л юм байхгүй. Тийм. Тэгэхээр хүн өөрөө философигүй явна гэдэг бол тий одоо амьдрал биш. За тэгэхээр энэ захим орчим хөгжөөд бид нар ингээд хит олон мэдээллийн урсгал донд байгаад одоо сөрөг зүйл бол асар их байдаг. Тэгэхээр философи актив бол хүн болгон нээлттэй юм байна. Хүн болгон нээлттэй. Насны хязгаар байхгүй, хүүс байхгүй, ерөөсөө хүн болгоо ирээд энд те одоо Монголын философийн талаар за дэлхийн одоо энэ суутас хүмүүсийн талаар ингээ ер нь бол ингээ маш олон талаар мэдээлэл авах нээлттэй байна. Маш гоё. Манай бас подкастын нэг онцлог бол хамгийн одоо сүүлийн асуулт бол тэр хүн хүний өөрийн хамгийн хайртай дуртай нэг ном юм уу? Эсвэл бол тэр хүний одоо амьдралыг өөрчилсөн ч юм уу тэр нэг номын талаар ярьдаг байхгүй юу? Тэгэхээр та бол түрүү хэлж байна философи 1000 гаруй одоо ном байгаа. За дээрэс нь бас таныг ингээд одоо хүүхэд байхад ингээд таны амьдралд их нөлөөсөн тэр Оросын одоо зохиолч философийн талаар ярьлаа. Тэгвэл та одоо ингээ 20 гаруй одоо лекц ном гаргасан. Тэр дотроос та нэг номыг нэг онцлоод бас манай үзэгчд ярил. Яг тэр ном дотор нэг чухал ном байгаа л да. Юм бол яг одоо тэгэл бүгдээрээ л нийгэм зориулсан зүгээр нэг ном бол тэгш ирэх ба тэгш боломж гэсэн нэг ном байгаа. Тийм одоо хүмүүс их ирэх яриад шүү дээ. Тэгвэл эцээст тэр ирэх чинь өөрөө юу гэсэн үг юм? Бид нар бүгдээрээ адилхан эрэхтэй шүү. Хэн нэгний эрх давуу талтай биш шүү. Яг бүгдээрээ бид нар тэгш эрэхтэй байвал тэгш эрэхтэй байж ээж бидний эрхүүд бүгд адилхан тэгшгэн байж ээж бид нар цаашаа амьдрах сонгох боломж олдно. Тийм учраас одоо эмэгтэй гэдгээрээ, эрэгтэй гэдгээрээ, дарга гэдгээрээ, мөнгөтэй гэдгээрээ, баян гэдгээрээ, тийм удмын гэдгээрээ, тийм үү тэр хүний хүү гэдгээрээ илүү их хэн нэгэн нийгэмд эдэлж болохгүй. Тий болохгүй шүү. Бүгдэд яг адилхан тэгшхэн боломж олдох хэрэгтэй. Сонгох, амьдрах, хүсэх, мэргэжилтэй болох, ажилд орох, цалин мөнгө авах тэр бүгдээр адилхан тэгш боломжтой байх хэрэгтэй. Хэн нэгэн тэрний удам тэр баяны хүүхэд одоо юу гэдгийг тэр улс төрчийн хөө одоо юу гэдгийг даргын хөө профессорын хөө охин уртын дуучин тэрний хөө бүх аварга дархан аварга тэрний хөө гэдгээрээ илүү их эдэлж болохгүй. Уучлаарай. Тэрийг л би хэлээд байгаа байхгүй юу? Тэрийг л би хэлээд байна шүү дээ. Тэр нутгийн гэдгээрээ, тэр аймгийн гэдгээрээ илүү их эдэлж болохгүй. Бүгд адилхан байх хэрэгтэй. Адилхан эрхтэй, адилхан боломжтой. Энэ боломж чинь л дутагдаад байгаа учраас нийгэмд асуудал үүсээд байна шүү дээ. Шударгасны асуудал. Тийм үү? Мэргэжил, боловсрол, цалин мөнгө. Тэр бүх асуудлын үндэс суурь нь хэн нэгний хүүхэд охин илүү боломжоор хангагдаад энгийн ажиллаа хийж яваа ажилгүйгэртэй байгаа хүмүүсийн хүүхдүүдэд адилхан боломж очихгүй шүү дээ. Энд ч одоо юу гэсэн үг?
ямар нийгэмд амьдарч байна вэ? Хэддугаар зуун бэ? Тий одоо феодлын зуун уу? Юу вэ? Тий энэ ч одоо 21-р зуунд бид нар байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө Монгол ч нэг тийм феодлын орн шиг байна шүү дээ. Тий энэ ч болохгүй шүү дээ. Ичмээр байгаа юм шүү дээ. Би бүр ингээд тантай анх ярилцсан гэж бодхоос ахгуулаад бас ингээд айгүй их одоо өөртөөгээ те ийм асуулт буруучих болоо. Тэгэл таны ингээд подкастуудыг эргүүлж үзээл ингээд асуувал одоо ямар инээдтэй юм асууж байгаа юм бэ гэж бодох болоо гэж их бодлоо л да тий. Тэгэл яг хаа өнөөдрийн ингээ яриаг ингээл сонсоод үзэхээр яг л нөгөө хүн бодох ёстой юм байна гэдэг л нөгөө эргээл хүн тэр талаар нухстай бодох ёстой юм байна гэдэг л одоо хариулт руу ингээд явж ороолаа юм л да. Тэгээд айгүй олон зүйлийг шүүмжилсэн. Одоо тий ингээ магадгүй энэ подкастын бичлэгээс бол бахаал айгүй олон зүйл дээр бүүм гарах байх тий. Тэгээд би нэг удаа ингээд таныг нэг зүйлийг хэлгэж хэл заяасан. Нэг зүйлийг таныг зүгээр нэг философч хүний хувьд нэг магтаач. Аливаа нэг зүйлийн талаар магтаачиг бол хаяг үг магтах бай. Ер нь одоо юунес Монгол дөө Монголын нэгэн Монгол хүнийг үү? Үгүй яг нэг зүйлийн талаар одоо та бүхэн ч айгүй олон зүйлийг шүүмжлээ. Шүүмжлээ одоо магтах уу? Тий нэг зүйлийг та нэг магтвал би нэг таны бичлэгийг ингээл үзэхээр л дандаа л нэг ингээл нэг одоо яг одоо тэгэл тийм үстэй. Ер нь эцсийн эцэд шүү дээ. Аа. Тийм одоо хой талд тайг байна. Аа. Урд талд элсэн сүл байна. Тийм үү? Энэ хоёрын дунд тийм үү? Өнөөдөр хүртэл ингээд явж байгаа нь бас овоодоо л гэж хэлмээр. Хүн бүхэн. Аа. Тий энэ хоёрын дунд ингээд одоо бас тийм үү? Бас нэг дажгүй уцалцсан. Тэгээ бас зургт мургттай тий байхгүй юм байхгүй. Тийм үү? Тий. Тэгээд ингээд өнөөдөр 21 дугаар зуунд бас гүрийгээд тийм ээ? Тэгэл орон гарan яаж игээд л болгоод л ингээл явж байгаа нь бол одоо бас гайхамшиг л да. Тий хүн төрлөختөнд одоо гадаадд дэлхийд одоо гадаад дэлхий зарл энэ төр гэж тэгдэг үстэй тий. Дэлхий бидний хүлээн зөвшөөрч энэ төр гэх тий. Тэрэнд одоо би гадаадынханд одоо ямар одоо мессеж мэдээ хүргэх вэ гэвэл тийм үү хойноо тайхтай урдаа элсэн цөлтэй энэ одоо завсрын энэ нэг нутаг дээр нэг 3 сая хүн тий ингээд одоо болгоод явж байгаа штэ. Харж ийн үү гэдрийг. Тийм үү? Ямар ч байсан тэгэл эндээс нэг зүхтаачаагүй, алга болчаагүй. Энэ дотроо нэг алж хидаа дуусгачаагүй. Тийм үү? Тэгээ энэ дотор ч бас нэг амьдрах гээд бас философи яриад ингээд байж ийн гэдэг чи одоо гайхамшиг байхгүй юу? Гайхамшиг. Би ч гэсэн зоригтой өрлөө одоо дандаа л ингээл нэмийг ингээд шөмжилчдэг хүнээр нэг ч гэсэн одоо бүр үндэстнэрээ ингээд магтуулаад тавлаа шүү дээ. Тэгээд манай подкастын бас зочноор тань урилгыг хүлээж авч оролцсонд баярлалаа. Тэгээд энэ манай нөгөө логотой аяг байгаа. Та тэгээд бас их гоё халуун хөвцөл уугаад. Тийм би ч одоо янз бүрийн цай уух их туфтай. Тийм. Аха. Кофе уулт ирдэг өглөө болгоо. Аха. Тэгээд нөгөө нэг ингээд цаг маш хурдан өнгөртлөө миний хувьд та бүхэн цаг гараар ярилцсан байна. Тэгээд нөгөө нэг юм айгу амттай гэдэг шиг одоо яриа. Би одоо бүр ингээд таньс асар ол юм асуумаар л ингээд санагдаад цаашаа мэдгүй учраас л асуумаар их санагдаад л. Тэгээд таны хувьд ч гэсэн одоо манай подкаст маань өндөрлөх болж байна. Тэгэхээр та өнөөдрийн ингээд надтай ярилцаа суухт. За дээрээс нь одоо маш олон юм асуулаач танаас ч. Тэгэхэд бас ямар хуу тийм асуулт их юм асуулаа. Таны хувьд одоо бас нэвтрүүлгийн хувьд ч юм уу эсвэл та нэг бас одоо нэг ийм юм хэлээ да гэсэн ч тийм зүйл байгаа юу? Хэрвээ одоо байгаа бол би асууж чадаагүй бол та нэг тэр талаар бас. Гү одоо юу одоо хэлэх вэ те? Ерөнхийдөө тэгээд одоо яг дулаан хувцлаараа тийм үү? Сайн хоолунд идээрээ тийм ээ? Тийм тэгээ яг хүнийг нэг учир зүггүй нэг хайрлж, хайрмаар гэж яг юу хүү? Зүгээр нь бол хин хэнийг хүнддгээрээ тий тэгээ энэ л одоо бид нар чухал. Өөр одоо юу хэлэх вэ? За маш баярлалаа. Тэгээд өнөөдөр бол одоо таны бас ажил дээр ирээд бид бүхэн ингээд дугаар анх удаа бичиж байна. Тэгээд манай үзэгчид бол бас үн цэнтэй илүү бодовчтой. Хүн ингээд нэг зүйлийн талаар илүү ухаж бодох тэр одоо бодлыг, сэтлийг бас өгсөн баг. Тэгээд бас Молор Эрдэнэ философичтой маш их баярлалаа. Ер нь Монголын хүүхд залууд гэхгүйгээр энэ нийгэмдээ тийм ээ одоо таны энэ хүргэж байгаа дуу хоолой маш хүчтэй гэж боддог. Тэгээд
одоо нөгөө олон шеэрлэгдэн олон лайк авах гэхээс илүүгээр маш олон хүн таны яриаг бас одоо хүртээсэй гэж боддог. Тэгээд одоо 20 гаруй бас ном бичсэн. Энэ ном дээрээс нь маш олон зураг ивентүүд хийдэг. Сүүлийн үеч гэсэн таны одоо захин хуудсан дээр олон тийм богино хэмжээний бичлэгүүдээс орж байгаа. Энэ их одоо нийт одоо хүүхд залуучууд хүмүүсийн өмнөөс маш их баярлалаа гэж бас танд хэлээ. Тэгээд таны цаашдаа ажилд өндөр амжилт хүсье. Улам олон хүмүүсийг одоо олон зүйлийн талаар бодох одоо гэгэрүүлэх хэн ч одоо яшаа энэ бодох тэр зүйлийг та олгож байгаа танд их баярлалаа. Тэгээд илүү их одоо бидний урилгыг нээлттэй хүлээж авч сайхан ажиллах хүснээр маш их баярлалаа. За. За үзэгчдээ тэгээд M-Room подкастын 3 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Би цаашдаа илүү хэрэгтэй үн цэнтэй мэдээллийг та бүхэнд одоо хүргэж явах болно. Тэгээд Монгол Эрдэнэ философч хийснээр дулаан авцлаарай. За тэгээд Хоолсой дээр. Бас бидээ хүндэтгэлтэй хандаарай. Тэгж байж өнөөдрийн нийгэм маань бас илүү сайхан болох байхаа. За тэгээд энэ дугаар маань энэ хүрээд жаргаж байна. Баярлалаа.